Сайн байцгаана уу? Өнөөдрийн зочноор маань Бруклин буюу Далаас бод багш маань ирсэн байна. Өдрийн мэнд. Баярлалаа, өдрийн мэнд. За мөн манай хүнд жочин бадан цэцэг захирал маань ирсэн байна. Өдрийн мэнд хоёроо. Окей. За өнөөдрийн жишээ ярий. Сэдвэрээ ямар жишээ ярих вэ гэхээр сая бид гурав нэг юм сэдвийн тухай ярилцсан те хальт ярилцсан. Тэгээд энийг ингээ подкаст болгох чи энэ их хөөрхөн сэдв байна. Ер нь бол энийг цаашаа авах төгөж үзье гэд нэг хөөрхөн сэдв барьсан. Тэр нь юу вэ гэхээр юм байнга юм шийтгэдэг хүмүүсийн нэг юм кейс гарч ирээд бид түүлийн шийтгэл гэдэг чи юу юм бэ? Тэгээд шийтгэл гэдэг чи яг юу багтахын хүмүүсийг шийтгэх нь зөв юм уу? Тэгвэл шийtгээд байвал буцаад нас бий хүрсэн үед нь ямар одоо үр дагавар сөрөг үр дагавар байх юм уу? Тэгээ шийтгэхэд эсэг үү? Эсвэл амар эерэг юм үр дагавар гарах юм уу гэдэг энэ талаар ярилцъя гэж шийдлээ те. Тэгэхээр хамгийн эхлээд за шийтгэл гэж юу юм бэ гэдэг ихэнгүүт бид гурав нэгж жоохон санал зөрүүлдэг шиг болоо те. Би махбодын шийтгэл гэж байна. Үг хэлээрээ шийдэж гин гэдэг нэг юм кейсүүд гарч ирлээ. Тэгэхээр та хоёр маань ер нь шийtгэлийг ер нь юу гэж бодож гин? Шийтгэл дээр нь юу орд юм болоо? Талаас бод багшаас эхлэе. За би хэлчихв. Окей. Тэгэхээр энэ нөгөө шийтгэлийн асуудал чи өөрөө нэгдүгээр одоо шүтгөө шууд хэлэхэд зоддог, цогтөг. Тэ би махбодын ингээ өшгөлдөг, чимэгдэг, алгадаад авдаг ч юм уу те. За ингээ би махбод руу шууд ингээ халтж байгаа үйлдэлүүд болж байна. Энэ мэдээж хүнийг өвдөх нь зовоо те ингээд ойлуулна. За дараа нь болохоор нөгөө нэг сэтгэл санаагийн хэмэлдэг зүйлүүд байна ингээд. Одоо ингээл чи старчаагүй штэ үүдгүй штэ чи одоо ийм штэ тийм штэ гэл ингээд нөгөө байнга доош нь чигчээдэг ингээд өөртөө итгэлийн идчихэдэг байхгүй болгочээдэг ийм зүйлүүд байна тий эсвэл нөгөө ирээдүрөө ингээ хандсан юм чи чадна штэ мэдэн штэ гэдэг нэг юм урам зориг ингээд өхүүлчээдэг ийм зүйлсүүд байна тий тэгэхээр чи ингээд үг хэлээрээ бас ингэж хүүхдийг шитгэжээдэг доош нь чигчээдэг тий ийм үйлдэлүүд бас биеийн ингэж зохиж зодож ингэж юу хажаадаг тий ийм хоёр ингэж үйлдэлүүд байгаа таахгүй хамгийн нийтлэг түгээмэл ингэж анзаарэгдэж байгаа зүйлсэн тэгэхээр бие махбод гэхэр чинь ойлгомжтой байгаа зү тий зодон зохино за сэтгэл санаа гэхэр нэг үг хэлээрээ идчихэр чинь нөгөө хүчин амар өөртөө итгэлгүй урам зориггүй цог золбоогүй ирээдүйд нас бит хүрснийхаа дараа хүртэл тэр нь үргэлжилчээдэг нэг ийм ортой зүйлүүд байгаа даа тэгэхээр ерөөсөө зүгээр эндээсээ чааш л илүү түгээмэл явцсан дээр байх л таа л гэж би бодож байна яриагаа. Одоо би ингээд өөрийнхөө хүүхдүүдтэйгээ ажиллаж харахтаа харьцангуй шийтгэлэг бол бараг хэрэгэлдэг. 5 настай хүүхдүүд дээр бол одоо ингээ хүүхэд болгоно хөдлөөл янз янзын одоо эн чинь 5-аас 13 насны хүүхдийн хооронд ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр 5 настай хүүхдүүд бол мэдээж хөдлөн 5 та хүүхдүүд дээр бол их ингээд хөдлөөд өмгөлөөд багш уганд орохгүй бол 3 настай хүүхдээ ангираа орох юм уу гэж хэлэхээр тэд нэр ингээ харьцангуй тийм зөөлөн аргаар үздэг. Мэдээж үсэ хүүхэд болгон хөдлөөл багш уганд орохгүй эсвэл тоо өдрийнхэн сэтгэл санааны байдлаа судалдаг ч юм уу эсвэл их янз бүр хөдлөөд энэ тэгэхээр уурлахгүйгээр 3 настангуутайгаа бол тийм арга хэмжээ авдаг. Тэрнээс дэше томроод ирж байгаа хүүхдүүдтэйгээ бол нэг стикер наагаад стомонд гоё штэ чи өнөөдөр өстө сайн суулаа гэд жоохон шитгэлийн аргаас жоохон зайлсхийдэг. Манай 10 жилийн багш бол нэлээд хаардаг швэсэн. Бид нэрийг шууд зоддог. Тэгээд сайн нөгөө бадбагшийн хэлснээр нөгөө бие махбодны хүчирхийлэл бол нэлээд үзүүлдэг. Тэгээд сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлдэг. Тэр нь тэгтээ нэлээд хаард байдаг байсан. Хаард гэдэг нь бол бидний бүр Ямар амар юм вау. Октодыг болдог гэж болдог гэсэн. Тэгээд тэрийг сүүлд би нөгөө 10 жилдээ тэрийг сонссоор агаад оюутан болоод оюутан байгаад бол яг угаас их сургуулийн багш нар тийм өглөхгүй шүү дээ. Тэгээд нэлээд ажлын байран дээр гарсны дараа нэг манай нэг хамгийн анх ажиллажсэн сургуулийн багш нөхөртөөгөө хэрэлдээд гэсэн чинь нөхрөн цаанаас нь би тэрнээс бусад багш нар амар реакцэлж хүлээж аваад хахад би ерөөсө тоогоог байхгүй юу. Зүгээр нэг байнга сонсдог хүүхдэрэмшиг тоогоогүй. Тэгээд ингээд тэрийг нэг ухаан малтаад үтсэн чинь тэр яг миний нэг 10 жилээсээ сонссоор агаад дасцсан үгээс учраас тэрэн дээр ерөөсөө реакцлахгүй байсан. Ямар амар юм бэ тий. Тэгээд тэр яг ингээд шийтгэл юм уу эсвэл нөгөө багшийн өдөр тутмын харилцаа жоохон тийм байсан юм уу? Ер нь бол нэг байнгын тийм хүнд байдаг гэсэн. Багшийн яг нэг тийм араншингийн хувьд бол байнгын тийм хүнд үргэлж ууртай. Энийн тэгээд яг одоо ингээд чи өөр дээр ингээ анзаархад тэр багш нар чи хэдэн жил явлаа? 6 дугаар ангиас 6 дугаар ангиас 11 дугаар анги хүртэл тий 6 жил баг явсан юм шүү. Тэр чи одоо ингээд чамд заримдаа анзаардаг зүйлсүүд байна. Одоо ингээд нэг жоохон чанга дуурал хүмүүс уурлахад ингээд юу болдог эсвэл таг чимээг болоод дуугу юм руугаа орчдөг эсвэл одоо юу гэдэм дэ нэг юм загнуул шитгүүлэхээс айгаад
нэг ингээ өөрийгөө илэрхийлгээ болж эхэлдэг ч зарим тохиол иймэрхүү зүйлсүүд анзаарэгддэг өөртөө. Тэр болохоор одоо ингээ миний өөрийн жишээн дээр сарахаар нэгдүгээр төгс өөртөө амар ихтгэлгүй болно. Угаасаа тийм одоо ингээ өсвөр насны охин дээр ч юм уу тэр чи өсвөр насны охтууд хүүгүүд дээр бол ингээ тийм зэрлэг хүүхэлдээд тахаар гэдэг чи одоо яг 13 та 14 та 15 та охтуудыг ингээ хэлэх үг мөн байсан уу? Одоо ингээ багш болоод би өөрөө багш болоод ирэхээр яг ийм насны хүүхдүүдэд одоо тийм хүн түнд үг хэлэх чи одоо зүгээр юм уу? Тэр нэгдүгээр өөртөө итгэл маань нэлээд сул байсан. Тэгэл оюутан болоод багш болоод олон хүүхдүүдтэй ажиллаад ирэх тусам би өөртөө амар итгэлгүй юм бэ гэл нөгөө хажууд хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ би өстө чадахгүй байна гэд өөртөө итгэл мэдээж нэлээд суулсан. Хоёрдугаарх нь бол ингээд юмд амар их тайлбар тавиад байдаг гэсэн. Нөгөө өөрийгөө буруугүй гэдгээ батлах гээд би ингээд өглөө босоо тэгээд миний шүд өвдөөд гээл нэг угаасаа шаардлагагүй хинч намайг ингээд чи яага ажилласаа хоцорчгүй чи яагаад ингээд 30 минут хоцорчгүй хинч надаас суухгүй жих чинь эхлээд бол амар их тайлбар тавиад байдаг гэсэн. Нөгөө буруугүй гэдгээ батлах гээд тэгээд одоо 3 дахь нь болохоор би тийм нөгөө жоохон зэрлэг хүн жоохон юу яадаг гэсэн. Дасцсан байсан. Одоо яг тэр нөгөө багшийн хэлж байгаа үг одоо багш тэр нэг хамт ажиллаж байгаа багшийн нөхөр нь ингээд цогтуу эхнэрлүүгээ залгаж ах чинь ингээл тэр ойрын хавийн хүмүүс бүгд тэр эвгүй болол тэр орчноос ингээд холдож байгаа байхгүй юу? Уцаар ярьж байгаа ч гэсэн бүгд эвгүй адилаар. Тэгэхэд би тэнд дээрээс реакц үзүүлэхгүй байгаа гэсэн. Зүгээр л ингээд миний байнгын сонсдог үг байсан юм шиг. Над дээр бол нэг тийм сүрүүгээр давраад гарсан. Тэгээд өөртөө итгэх итгэлтэй тэрийг нэлээд олж авах гэж нэлээд их юм болж байгаа. Одоо нөгөө тэмцээд одоо би бол Бавана багш бол нэлээ ширв харцдаг байсан. Би одоо нөгөө одоо л англи хэлний багш шүү дээ. Тэгээд 10 жил тахтай англи хэлний багш болно гэд манай ангийнхан мэдвэс манай багш нэлээд дэвжүүлдэгс намайг тэгээд англи хэлээр өндрөө авах болом хутгалж чаддаг юм шүү. Яа на тийм амар үг хэлдэг байсан. Одоо ингээд тэр чин одоо ингээд сонсоор ингээд жоох инээдэ манайд болж байгаа гэсэн тэр үедээ тэр чинь амар хэцүү. Тэгээд манай ангийн банд нарын нуруунд дээр нь ингээд амар юу гэдэг штэ. Сорь байгаад байдаг. Ийм нөгөө цахилгааны утсаар зутсан сорь байгаад байдаг. Охтуудыг бол арай тэгж зохиогүй. Бид нарыг бол яг нэг зохижурсан чи гарлуу. Арай зөөлөн зохидог. Банд нарыг бол одоо тэр сорь нь одоо хүртэл байгаа. Ингээд Далашкаг ярьж байхад надад ч гэсэн нөгөө санагч байгаа зүйл миний 5 дугаар ангийн багш бас яг нэг тийм химийн багш байсан байхгүй. Зүгээр шууд ингээл хүүхдийн шилб гар толгой нуруу хүзүүгүү ингээл зүгээр өшгөлдөг. Тэгснэ хоёр алгаараа ингээ хоёр хацрын зүгээр хоёр тийш ингэж зөгтөг. Бүр ингээ алгаддаг хоёр тийш. Тэгэхээр бүр ийм зүйлийг би бас нөгөө харж өссөн тэр нэг ангитай ингээ харж байсан учраас нөгөө шийтгүүлэхгүй байх, зодуулахгүй байх. Бүх юмыг хийгээд энэ дотор ингээ бие хураагаад тэгээд ингээд гөлөлцөөд тэгээд ингээ хамаг юма зөв хийх гээд нэг ийм юмнууд руу амар их ортог байсан. Тэгээд тэр чинь яг үндэ ингээ харж байгаа хүүхд чи хүүхдийн тархинд юу болж ийн гэхээр чи mirror neuron гэдэг те бид нөгөө толинд өөрийгөө очиод харахаар биел харагддаг шүү дээ. Толинд ингээ харахаар бадмаал харагддаг шүү. Толинд харахаар далашкал харагддаг шүү. Толинд Жэни очиод өөрийгөө харахаар Жэни л харагддаг шүү. Яг түүнтэй адилхан ингээд хүний тархин дотор тийм нэг mirror neuron гэдэг нөгөө харж байгаа зүйлээ яг өөрт болж байгаа юм шиг тусгаж хүлээж авдаг. Тэгэхээр чинь тэр хүүхэд ингээд хичнээн намайг зодоогүй, намайг өшөглөөгүй, намайг доромжлоогүй ч гэсэн тэр ангид байгаа нэг хүүхдийг зодох, зохих, доромжлох, ялгуурлан гадуурхах үл тоох. Иймэрхүү хандлагууд байгаа тохиолдолд бол тэр ангид байгаа бус хүүхдүүд бол бүр ингээд яг өөрөө үл тоогдож байгаа юм шиг. Өөрөө ялгуурлан гадуурхаж байгаа юм шиг. Өөрөө тэр нэг муухай үгээр доромжлуулж байгаа юм шиг. Өөрөө зодуулж байгаа юм шиг. Яг тийм мэдрэмжийг өөр дээр ингээд толны тусгал шиг авч идэг. Тэгэхээр чи ингээд яг үнэндээ Далашкаг тэр нуруур тэр гэрлийн хуцаар зохиогүй байсан ч гэсэн яг цохилсан юм шиг би ингээд арцаадаг. Тэ тэр нь тэгээд юун дээр илүү их анзаардаг хэрэг яриа сууж яхад нэг хүүхдтэй холбоотой кейсүүд дээр гарч ирээд тах шиг надад санагдаад идэв. Ингээд хүүхдтэй холбоотой кейс, хүүхдүүдтэй холбоотой нэг хүүхдийн гिचгинэ, тэгчгинэ гэдэг юм сонсохоор яана ямар эвгүй юм бэ гэдэг тий. Амар реакцлаад байдаг шүү дээ. Нөгөө бит хоёр нөгөө хамт ажилладаг болохоор би ингээд далайг ингээд багшлж байгаа үед нь ч гэсэн энгийн одоо нөгөө юм амарч байгаа үед нь ч гэсэн ингээд далаатаа би амар ойрхон байдаг. Тэгээд далаа ингээд нэг юм мэдээ сонсонгуудлаа ингээд жоохон юм хүнд кейс мэдээ сонсонгуудлаа яна ямар амар юм би нэгцэн биштэй сувдаа гэх ингээд амар юм өөртөө хүлээж авдаг. Тэгээд бид нэр ингээд хажууд нь байгаа ингээд найзууд багш нар нь далаа чи тэр хаа байгаа тэнд байгаа мэдээг очиж өөртөө нааж тэгж стресстэй одоо болооч гэд ингээд хилдэг аахгүй. Тэгэхээр манай далаа ингээд амар өрөвч энэ подкастаараа юу ярих гэсэн бэ гэхээр шийтгэл гэдэг зүйл ингээ бүр ингээ байх ёсгүй зүйл юм байна л гэж би бодоод байна. Шийтгэл биш буруу үйлдэл нь хариуцлага хүлээх хэрэгтэй болохоос биш
үг хэлээр тэгэж муухай ингээ биеийн хүчрхийл үлдэж байгаа ч ерөөсөө зөв бишээ гэдэг талаар гурлаа ярилцъя те. Би тэн дээр нэр нэг надад нөгөө гарсан. Одоо нөгөө манай багш амар их ширэн байсан гэсэлсэн шүү дээ. Тэрэн дээр ингээ гарсан бас нэг сүрүүгээр дагавар би одоо багш болчоод одоо ингээ би багш болоод 8 жил болж эхний нэг хэд 4 жил мэл би бүр амар ширэн байсан. Хүүхдүүд рүү ингээд амар уурладаг ч юм уу хүүхдүүд амар твиттер цохоод идэв гэсэн номоор цогтдог ч юм уу. Тэгдэг нь яг нөгөө угаасаа л тийм байх хэвээр. Гэдэг яг нөгөө уул угаасаа миний харсан тийм ширүүн биш. Гэхдээ яг нэг тийм тухайн цаг үедээ ширүүн гарчаад тэгээд би ингээ араас нь амар харамсаад идсэн. Яа би яг багш шиг болоод шүү дээ. Хүүхдүүд ингээд би бүр зочлоо шүү дээ. Миний 10 жилийн багш шиг болоо. Яана гэд би нилээн хэсэг амар их тэгээд одоо яг тэр нэг анхны жилүүдэд ажиллаж исэн юмнуудыг харахаар миний ингээ сэтгэл амар их тавгуутаад байдаг. Яа би нэр хүүхдүүдийг тэгжсэн шүү дээ гэдэл яг нөгөө миний өөрийн ааш зан тийм амар ширүүн биш ч гэсэн тийм ширүүн зан бас айгүйх гаргаад байдаг. Угаасаа багш бол угаасаа ингэжээж хүүхдүүдэд барих хэвээр ингэжээж одоо тий нөгөө өөрийнхөө уганд оруулах хэвээр өөрөө яг нөгөө тийм өсвөр насны хүүхдүүд дээр тий ингээд яг тийм зүйлийг л хараад өссөн өөр тийм чам рол модель гэж хэлэх юм да тийм байхгүй байгаа байхгүй юу тий. Тий ер нь бол бас гайгүй. Тэгээд ер нь оюутан болж эхлээд багш нар ингэж бас гайгүй байт юм байна. Тэгээд ажил дээр гарч эхлээд багш нар ингэ заавал уурлаадах шаардлагагүй байт юм байна. Энд чинь би олон газар ажиллажсэн олон гоё багш нар бас байт юм. Эсвэл яг нөгөө манай хуучин арга барилаар явж байгаа ч багш бас байдаг. Гэхдээ тэр нь одоо ингээд нэг давуу тал нь одоо ингэ нэг сайжирч байгаа багш нар залуучхан ирээр бас тэр нэрээ багасч байгаа болов уу гэж хараад байна. Тийм. Далайг би тийм амар ширүүн хүүхдүүдтэйгээ ширүүн ярьж байгааг ерөөсөө би харж байгаагүй. Далай би тэр чинь 3 жил болж байна тийм. Эхний жилүүдэд амар nice багштай. Хүүхдүүд далай багш, брокколи багшаа гэж бүр ингэ салтуур штэ. Тэгэхээр өнөөдөр 5 настай хүүхдүүд нөгөө брокколигс ч та юм уу? Өнөөдөр англи хэл дээр үтсэн баг тий. Шинэ үг нар үтсэн чи хүүхдүүд тэгээд байсан шүү. No, my name is Brooklyn. It's a Brooklyn. Time гэдэг. Тэгэхээр бро далай болохоор тийм амар зан харагдана. Тэр эн чинь нөгөө брокколи агшин жишээн дээр гээд үцгэд бол эн чинь ингээд нөгөө багшаас ирж байгаа өөрийнх нь тэр нэг юм характер зан тий тэр нэг муухай шийтгдэг. Нэгдүгürt ингээ сонсоод ахад тий шууд зодддаг байсан байгаа даа байхгүй шууд тий. Тэгснэ маш муухай үгээр ингэж доромжилдог. Цагандаг. Тэр өгнүүдийн утгыг бид нар мэдж байгаа шүү дээ. Хэдий ингээд тэр чинь ингээд нохоо тэ чон нохооны нэр юм шиг эмгэгчин чон нохооны нэр юм шиг сонсогж байгаа ч гэсэн бид нар тэрийг ихэнхдээ доромж утгаар хэрэглэгддэг үг учраас ингээд доромжлуулж ийн гэж шууд хүлээж авч байгаа шүү дээ. Угаасаа би буруу юм хэлжлээ гэдэг тий. Тэнгүүдээ насанд хүрсэн хойноо буцаад маш их бүрклийн магш бүрсдэг. Үнэхээр тодорхой хэлжлээ шүү дээ. Өөртөө итгэлгүй байдаг. Тий. Маш их өөртөө итгэлгүй байдаг. Энэ өөртөө итгэлээ олж авахгүйч би бүр хөтлөө тэмцсэн гэдэг тий. Тэгээд дээрэс нь өөрөө ингээд нэг юм хүчрхийл тасамтгай болсон тий. Тэр нэг юм юу гэж хэлэх юм дээ. Өөрийг ингээд одоо доромжлоод ингэж яхад бол энэ бол байтгал зүр шүү дээ. Угсаад хүмүүс ингэж харцдаг шүү дээ. Ингэж харцдаг юм уу хүмүүс гэд нэг иймэрхүү байдлаар. Тэг ялангуяа эн чинь нөгөө нэг гэрлээгүй залуу охтуудад бүр хортаахгүй юу. Яагаад тэгэхээр эннийхээ ялгааг таньждахгүй байдаг шүү дээ. Одоо бүрклийн багш маань одоо гэрлээгүй тий ингээд найз залуу малуутай болох гээд ингээд явж байгаа энэ цаг мөч чинь яаж юм хэрэг өөрийг нь тэгж доромжилдог залуучууд байвал энэ хэвийн зүйл шиг ойлгох гэдэг шүү дээ. Тэгэхэр чи ингээд өөрөө буцаагаад хүчрхийлээ амьдралыг өөртөө ингэж өшөөчж байгаа байхгүй юу? Яа тэгэхээр чиний тархин дотор тэр одоо залуу тий ингээд ихнэрийгээ уцаар доромжлоод ингэж хатна хажууд нь энэ бэж лээд шүү дээ. Яагаад ч гүштэй гэдэг тоохчгүй хүлээж авч ийн гэдэг чинь тэр хүчрхийлийг өөртөө тасал болгож байгаа юм шиг байгаа даа байхгүй. Тэгэхээр тийм тэр байтгал зүйл гэдэг өнцгөөс хүлээж аваад тэнгүүдээ чамтай уулзж байгаа залуу тий үргэж байгаа залуу чамайг нэг удаа ингээд юу гэдэг ч юм дэ хоцроод гараад ирэхэд эсвэл нэг удаа буруу юм хийгээд нэг удаа санал зөрөлт хөдөж ч юм уу тий нэг юм доромжилсан өнгөөстэй чон нохоо олгоод эхлэх юм бол тэгэл угаасаа л ингэдэг шүү дээ энэ байдаг шүү дээ. Гингүүтээ очиод тийм нэг хүнтэй бүр анханасаа суучих байхгүй да. Нөгөө талаасаа яадаг гэхээр нэг юм хайр халамжийг ерөөсөө бүр ингэ таньж чадхаа явчихдаг. Хайр халамжийг мэдэрч чаддггүй өсдөг амар хэцүү. Одоо бүр клиник ирээл ингээл те илээл ямар хөөрх юм бэ гэдэг юм чиний нүд хөөрхөн чиний хацар хөөрхөн чиний үс гоё чи үнэхээр гоё биетэй чи амар гоё хааштай гэдэг ч юм уу нэг иймэрхүү залуучууд бай гэж бодъё л та одоо гэрлэхээсээ өмнө те ингээл уулзж явах та гэтэл энэ одоо ямар балаа одоо нялцхан нуурын гэдэг ч юм уу те энэ одоо ямар балаа дэлчгэн нуурын гэдэг ч юм уу
инкээрээ чамд одоо юу гэдэг чимдээ тийм нэг код ажиллахгүй гэсэн үг байхгүй. Одоо тэр нэг юм хайр халамж, инхрийлэл, халуун дулаан, зөөлн, тэрвэрдэг нэг ийм зүйлийг чи таньж чаддгүй гэсэн үг. Таньж чадахгүй. Тэнгүүдээ нэлцгаа юм, заваа юм. Бити бит хүрээд энэ заваа одоо юу гэдэг чимдээ ингээд тэр залуу ингээ явуулцдаг. Тэ ингээд өөрөөсөө олдуулаа. Тэнгүүдээ чи одоо ийм тийм чи нэлцгаа чи тийм амар олон үгээр ингээ хэлж чад өөрөөсөө олдуулцдаг. Тэнгүүдээ юуг өөртөө ойртуулдгүй гэхээр өөрийг нь оромжилж байгаа хүмүүнийг байдаг зүйл шүү дээ. Бид хоёр харин ч баг халуун дулаан уур амьсгалтай. Бид хоёр харин ч баг үннээрээ харьцдаг ч гэдэг юм. Хоорондоо масаггүй харьцдаг. Нэх ингэдэггүй тэгдэггүй гэдэг ч юм ингээд өөрөө өөртөө нэг гачин тайлбар өгөөд тэнгүүдээ нөгөө хүн рүү ойртоод хэлдэг баг. Тэгэхээр чи нөгөө шийтгэлд хүүхдийг байлгана, шийтгэлд тасамтгай болгоно гэдэг чинь ирээдүйн амьдралд нь ийм амар балар хортой. Тэгээ Бруклийн Аз болоход, Женигийн Аз болоход аль нь те ингээд одоохондоо гэрлээгөө ингээд хань ижлээ сонгохгүй ингээд явж байгаа үед яг энэ тухай олоод мэднэ гэдэг чинь өөрөө бүр амар супер. Тэгэхээр ч одоо дараагийн удаа Бруклийн Жени хоёр бол те ингээд өрлөө нойртож байгаа ингээд гоё хайр халамж өгж байгаа, бэлэг өгж байгаа, ингээд бэлэг мэлгээр сэтгэлээ илэрхийлж байгаа, гоё халуун дуулаа үг хэлж байгаа, ингээд чамайг инхрийлж байгаа, чамайг халамжилж байгаа, чамайг нэгдүгээрт тавьж байгаа, чиний үгийг сонсож байгаа. Тэгээ чиний одоо чамтай шийдвэр гаргахад харилцан ярилцж байгаа ийм гоё юм зөөлөн залуучууд ойртоод ирэх гээ төхөд ирэхтэн тий. Одоо бол холдуулахгүй шүү дээ өөрөөсөө ойлгочихж байгаа юм чи тий. Тэгэхгүй болохоор чи ингээд одоо нөгөө хард юмнуудыг анханаас нь архиудыг мэдчихэж суучдаг. Анханаас нь доромжилтгийг мэдсээр байгаа суучдаг. Анханаас нь одоо юу гэдэг тэр залуу нэг бүтэхгүй гараа энэ да мөрийтэй тоглодог араар тавьдаг одоо яадаг гэж яхад нь тавьж чиж суучдаг ч үгүй тий. Мэдсээрэж тий. Угаасаа мэдж байгаа. Гэтэ тэр нь өөртөө танил тасал зүгээр л тий саяны нөгөө ярьсан жишээ шиг. Гэр бүл орчин бас адилхан мэт тий. Тий тэгэхээр чин яг өнөөдрийн бид хэдий ярьж байгаа жишээн дээр юу вэ гэхээр багшаас өгж байгаа шийтгэлийн тухайд ингээд амар гүн ороод ирлээ шүү дээ. Гэтэл энэ чинь шийтгэл гэдэг шийтгэл шүү дээ. Багшаас өгж байгаа шийтгэл, эцэг эхээс өгж байгаа шийтгэл. Тэгэхээр чи ерөөсө Жени сая хэллээ шүү дээ яриан дотор. Шийтгэл гэдэг бол бүр ерөөсө байж болохгүй зүйл байна. Харин тэрний оронд тайлбарлаж өгөх. Тэрний оронд хариуцлагын ухамсарлуулахын тулд ингэж ярилцгал хэрэгтэй болж байгаа байхгүй тий тайлбарлах хэрэгтэй болж байгаа. Тэгэхгүй болохоор чинь ингээд нөгөө ээж аав ялангуяа хүүхдээ шийтгээд байна гэдэг чинь. Тэгээ за одоо харьцангуй өнөөдрийн нийгэмд одоо бид нартай адилхан нэг цодол хаалшглүүлээл тэгээ доромжлуулаад ингээд аав харьцангуй их цөөх юм байна. Түүнээс одоо бид хэдийг 10 жилдээ яж хахад тест маасаараа байлаа шин. Бүгд л зодуулдаг, бүгд л загнуулдаг. Багш ихээр зүгээр ингээл айхал цугтдаг тийм нэг иймэрхүү юмнууд байлаа шүү дээ. Гэтэл одоо л харьцангуй юм боловсролын салбар амар гой цэвэршиж гин гэж би бас хараад байгаа. Гэтэл энэний хажуугаар хэн байна гэхээр бас л ээж аав баг шүү. Ээж аав хүүхдээ шийтгдэг шийтгэлээд хүүхдийн тархин зүгээр яг адилхан үйлчилж байгаа зүйл байхгүй да. Яг адилхан үйлчил. Тэгэхээр чи бүр ингээд шийтгэл гэдэг юм бүр ингээд ерөөсөй байж болохгүй зүйл болоод байгаа байхгүй. Чи том болсныхаа дараа тэр тэгээд сая тий өөртөө итгэлийг олж авахгүй би маш их тэмцлээ. Тэ тэгээд дээрэс нь юм нэг муухай үгнүүдэд амар тасал болцсон байгаад байсан. Тэгсэн одоо болохоор хамгийн их реакцлж байгаа зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө тэр хүүхдийг зодох зохих одоо шийдэх 9 жорын кейс тавгүй мэдээсэдээ хүүхдтэй холбоотой тий тавгүй мэдээсэдээ сонсохоор тэр хэсэгтээ ингээд тавгүй болоод юм хямарчдаг тий. Тэр чинь ингээд тэрний үлдээцэл яваад байгаа байхгүй юу. Надад нэг юм амар сонин зам байдаг байхгүй юу? Манай ийм бас нэг ойр татын бас нэг багш нар бас нэг юм зам байдээ. Ингээ өөрийгөө ингээд амар загнадаг. Яа би сте амар заваа штэ. Би яг ингээд байхгүй юу? Одоо би энийг амар хичлээ. Би ийм зам байхгүй юу гэх ингээ өөрийг ингээ хоёр дахь хүнээр өөрийгөө загнуулж байгаа юм шиг ингээд ярьсан манай нэг ийм багш байдیں۔ Тэнгүүдлээ би бас ингээ харж байгаа. Би бас ингээ өөрийгөө амар нэр ингээ амар загнаад штэ. Ямар яагаад ингэ тийм болоо гэд ингээ гайхтیں۔ Тэгсэн чинь саяны энэ нэг юм шийтгэлээс яваад ирсэн чинь ингээ бүр ингээ кейс ороод ирлээ. Би ингээ өөрийгөө нэг юм болохгүй юм бичгээрээ хүн загнааг байхад өөрийгөө дотор амар зүгцэн явж идэв. Суудаа чи ямар тэнийг юм бэ? Чиний энэ балиар занал ийм юмд хүрэглээ ч юм уу. Нэг амар юм яг юм нэг юм хүн загнаж байгаа юм шиг өөрийгөө загнадаг юм юмд орсон байдаг байхгүй. Тэгэхээр энэ бас ингээ бодоод ахаар бас л би ингээ нөгөө байнга ингээл юм жоохон юм хил амаар ингээ дандаа ингээ загнуулдаг гэсэн. Ер нь бол ингээ буруу юм ихээр ингээ их загнуулдаг. Багш нар ч намайг их загнадаг. Тэгэл ойр татны хүмүүс ч гэсэн ингээ их загнадаг. Тэнгүүд л тэр маань ингээ явсаргаа ингээ одоо намайг бол ингээ жоохон том болоод ингээ өөрөө би даацсан болохоор ингээ айхтар амар загнахгүй л юм л та. Одоо тэр багш ч одоо намайг за гудамжинд таарлаа сувдаа чигээ загнаад ах юм шиг. Одоо тэгсэн чи би яхаа өөрийгөө загнаж явж байгаа байхгүй юу? За Жени бүрээс амар супер жишээр орлоо. Би бүр энийг ингээ паузлж байгаа тэгээ тайлбарлаад тахыг. Тэгэхээр яг
Яг энэ одоо энэ Жэнигээ яриад байгаа яг энэ жишээ. Тэрний юу юм гэхээр баг насандаа одоо үг хэлээрээ тий ингээд шийтгүүлж өссөн. Энд чинь шийтгэлэл байгаа байхгүй юу? Доромжлоо шин чихүүлж байгаа байтал шийтгүүлж загнуулж тий ийм өссөн хүүхэд чинь насанд хүрсэн хойноо өөрийгөө зодоод идэг. Өөрийгөө доромжлоод идэг. Өөрийгөө шийтгээд идэг. Өөртөө нэг гоё юм худалдаж авч гоё юм өмсөх эрхийг өгдөггүй. Бүр амар юм руу орчдөг байхгүй. Тэгээд Жэни бүрс амар супер жишээ ярьлаа шүү дээ. Би өөрийгөө одоо загнацсан явж идэг гэдэг. Тийм шүү дээ. Амар. Манай нэг багш намайг стас хэсгэр үстэй юмстэй үс хэсгэлч ямар байлаар зам яах хүүхдээ жижиг гэл самаа бол миний үсийг бүр шалж идэх нь амар ингэснээс болоод би ер нь бол үс мүсээ ингээд нэг талд харахаа миний хэсгэр гээл нэг аим миний хэсгэр үс мүс гээл өөрийгөө бүр яг хэсгэрдээ бүр итгэцээ. Энэ миний хэдэн хэсгэр үс хэсэж гээл гэж нэг загнуулсан. Падма зэрлээ юу яриад байгаа наа үс мүсээ гэж загнуулж ирсэн. Тэгэхээр үлдэж байна шүү. Одоо сувдал хөр өөрийгөө загнаад идэв юм шүү дээ. Нөгөө би болохоор амар их гимшээд идэг байхгүй юу. Ингээд угаасаа одоо жишээлбэл хүн надад ингээд чи тэрийг надад хийгээд өгнө шүү дээ. Хүүхээр би нэг үгүй гэжэлснийхаа тул ёо би үгүй одоо яана гэл. Амар тэгээ дотроо тэгээд гимшээ яваад идэв. Яна далаа гимшлэрнээс зөндөө амар барьцаалж ирсэн биш. Тэгчээж гэл. Лаа минь үгүй гэж. Яг ингээд яг энэний нөгөө нэг миний хэлэх гэсэн ингээ хит хитэн зүйлсүүдийн юмнуудыг манай хоёр хоёлоо гаргаад ирлээ. Нэг нь юу юм гэхээр яг өөрийгөө шийтгээд идэг, өөрийгөө загнаад идэг. Тэр битэхэл өөрийгөө зодддаг хүн байдэн штэ. Тийм өөрийгөө бүр зодддаг заяа. Одоо ингээд буруу юм хийчихээр өөрийгөө зохиод авдаг. Яа толгоо руугаа ингээд зохиод авдаг. Яа гэд одоо та нар магадгүй тийм хүүхдүүдийг ч харж байсан байж магадгүй ангид чинь. Тэгэхээр тэр нь юу юм гэхээр ингээд нөгөө хажууд нь өөрийг нь зодох хүн одоо байхгүй штэ. Тэ? Тэгээд тэр буруу юм ингээд шүүгээд ингээд яг харж зогсож жоод чи буруу хийжлээ гэд алгадаад авах ч юм уу зохиод авах хүн байхгүй шүү. Тэгж яах чинь хүмүүс ихэнхдээ ингээд алгаараа тийм магнаруугаа ингээд таш хитл алгадаал авч идэг. Йоо гэл ингээд толгооруугаа ингээд нэг дилсээд авч идэг. Толгоогоо ингээд жижигхэн зохиод авч идэг. Тэ ингээд нэг толгооруугаа амар хингдэг хүмүүс байдэн шүү дээ. Одоо ингээд та нар эргэн тойрноо ингээд харах юм бол буруу юм хийчихээрээ алдаатай юм хийчихээрээ эсвэл өөрөө тэрийгэ буруу гэдгээ гинт тухайн цаг мөчид мэдчихээр амар хурдан гарч ирж байгаа биеийн реакц нь юу юм гэхээр гараа барьж байгаа шууд ингээд толгооруугаа зөгтөг. Ёо гэд дилсээд авдаг. Юмнуудыг амар одоо ингээд та нар өнөөдрөөс эхлээд анзаарч эхэлэн заяа. Өмнө нь бол нэг анзаардаггүй яваад байсан баг. Тэр шууд ингээд өөрийгөө үсээ айгүйх зулгаагаад идэв юм л шүү дээ. Бүр яг ингээд суучаал ингээд бүр амар их зулгаагаад идэв. Би тийм жишээ айгүйх харж байсан. Тийм. Тэгээд толгоогоо таш хитл ингээд алгадаад авдаг. Тэгээд магнаар угааж юм уу хажуу тийшээ ч юм үсээ зулгаадаг. Эсвэл бүр биеэ зоддог хүмүүс байдаг. Бүр биеэ зоддог. Тий. Бүр энийг одоо та хоёр ингээд эргэн тойр нь одоо ингээд өнөөдөр ярьсан учраас та хоёр ингээд ойлгочлоо шүү дээ. Тэгэхээр ингээд цаашаа явахдаа ингээд хүмүүсийг амар их анзаарч эхэлнэ. Одоо жишээлбэл хичээл орж байгаа хүүхдүүд чинь яг тэр өөрийнхөө хийсэн алдаа нь одоо ингээд зүгээр л бараг тест ажиллаж яхад бусдуулан зөв хийдэг ганцаараа яа би харчаагүй штэ гэж ингээл хүүхдүүд тий. Ингээл эсвэл өөрийгөө дэвтрээрээ ингээд толгоороо ёо гэд ингээд толгоороо ингээд дэвтэр ном момоор ингээд цогцсон сууж идэв штэ. Эсвэл нөгөө юм авч идэд хүүхдүүд бас би тэр юм авч идэг хүүхдүүдийг хараад байсан. Үгүй гэ хэлчихээр номоо амирх авч идэг, хуцаа авч идэг. Эсвэл зөвхөн ингээд ширээмэр их цогтдог ч юм уу. Тийм. Тэгэхээр энэ нь бол яг ингээд нөгөө өөрөөс нь гадагшаа ингээд гарч чинь тий нөгөө нэг шийтгэл нь дэвтэр юм уу маава шийдчихэж гэж өөрөөс нь гарч. Гэтэл тэрийг өөр л угаадаа тэр барьжсэн номоо шууд толгоогоо зөхиод идэг байхгүй юу. Дэвтэр ёо гэж мэгээд хичнээн өвдөж байгаа өвдөхгүй байгаа нь хамаагүй ч гэсэн ингээд тийм рефлекстэй болсон байгаад байдаг. Зодуулдаг хүүхдүүд чинь ингээд толгоороо дилсүүлээд идэг хүүхднийг тиймэрхүүдөө ч юм уу. Ингээд бие махбодын хувьд тиймэрхүүдөө одоо шийтгэлийг өөрийгөө зоддог юм шийтгэлийг бас өгөөд идэг. Тэрийг нь өөртөө өгөөд идэг бүр нас бит хүрснийхаа дараа. Ахаад үг хэлээрээ яаж байгаа хүүхдүүдэд ингээ өөрийгөө дандаа доош нь чихээд идэг. Тэг ингээ доош нь чихээд идэг. Өөрийгөө доромжлоод ёо би старчаагүй шүү дээ. Би сте яг ингэдэг байхгүй тийм их юм идчихдэг. Өөрийгөө хянч чаддгүй. Заван штэ гэл. Амар сонин би тэр үгэнд би ийм заван байхгүй юу гэхээр би бүр тэр надад ингээд амар сонин санагдсан. Тэгээд тэрийг харж байгаа нэг өөрийгөө босч би ч гэсэн адилхан бас тийм байгаа байхгүй юу. Тэр яагаад ингэ цог тусаад чи бас эргэж харсан байх хэрэг нөгөө ижил төрлийн юм авч харж байгаа байхгүй. Чи нөгөө өөрийнхөө ямар ч ухамсаргүйгээр өөрөөсөө ингээд зүгээр рефлекс дадал зуршил юм шиг өглөөс шүдэ аваадаг шиг тийм эсвэл одоо ингээд нөгөө одоо юу гэдэг шуурга муурга ирүүл бид нар нүд мүдээ дараад ингээд өөрийгөө хамгаалдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан ингээд нөгөө өөрөө мэдлгүйгээр хийдэг тийм рефлекс болсон зүйл байгаа байхгүй. Тэгмүүдээ өөр хүнээс ингээд харчингууд хүш чи одоо яагаад энэ хүн ингэв гингүүтээ яагаад энэ надад юм байв гингүүтээ энэ чинь надтай адилхан үлдлээ шүү дээ гэдэг. Ингээд өөрийгөө зүхээд идэг, өөрийгөө доромжлоод идэг, өөрийгөө дандаа дутуу гэж мэдэрдэг, өөрийгөө дандаа доош нь чигдэг. Тэр чинь эн чинь юу юм хэрэг цаанаа өөртөө итгэл гэдэг нэг юм байгаад шүү дээ. Жини чи чадна шүү дээ. Талаа брокколин чи чадна шүү дээ. Булаг шүү дээ гэл ингээр үгүй ээ би тийм биш. Үгүй ээ би ингэдэггүй. Үгүй ээ гэл өөдөөс бүр ингээд мянган тайлбар хэлээд идэг ч юм уу тий.
тийш дээ. Ингээл суда чи ингээд ном одоо нөгөө бид хэд чинь нөгөө нэг ном зохиосон шүү дээ. Тэгээд ном зохионо гэсэн чинь би юу одоо би ном зохиохгүй гэдэг бүр дотроо гэж ингээд бүр ингээд итгэх гэж тэгээд тэр номыг ингээд гаргах гэж бас өөрөөс ингээд бүтээл гаргах гэж тэгээд өөртөө ингээд итгэж ингээд бас тэр нэг ажил руу орох гэж би бол амар удаан эргэлдсэн. Тэгээд худлаа намаа хөөгөөр ингээд бүр ингээд эргэлдсэн. Тэгээд би чадна гэдэг нөгөө номоо бүр ингээд гартаа барьсныхаа дараа л би чадчихлаа гэдэг мэдрэмжийг авсан байхгүй. Тэр хүртэл ингээд хэдэн сар бүр нэр үнэхээр амар сонин. Би ингээд ер нь ингээд намаа хүн ингээ магтахаар хамгийн түрүүнд мэд толгойд юм хотлоо намайг хөөргөөд гэж амар боддог. Цасан малгай өмсгөөд гэдэг ч юм уу. Эсвэл бүр ингээд нөгөө магтуулахгүй байх юмнуудыг би өөрөө бүр хийдэг гэсэн байхгүй. Одоо ингээд үнэхээр чи одоо лаг штэ, чи үнэхээр мундаг удирдагч штэ гэдэг ч юм уу ингээд одоо над руу хандаад хэлэхэд тэр үгэнд нь зүгээр л баярлаа гэж хэлчмээр байгаа байхгүй. Тэгж яах чинь бүр ингээд тойруулаад бүр гүлэг төөрүүлж байгаа юм шиг 9 жорын тайлбар тавиад ягаад тэгэхээр нөгөө нэг магтаалыг би өөртөө хүлээж авахын тулд баахан тайлбар тавьчихж байгаа байхгүй. Дээрээс нь бас нөгөө нэг юм орчдөг. Багийн ажил нөгөө ойтон болоод нөгөө нэг юм бие даалтмалт хийгээд презентацийн тавих ингээ болдог штэ. Тэнгүүл ингээл амар сайн ингээл хийж ингээл өөрөө хідэн презентацийн ингээл айгуу сайн хийчээд яг ингээ багшийн өмнө ангийн өмнө гарч унших болох. Заашиг би одоо энд гарч уншаад явах тэ шалт нэг ингээл юу ч хийгүү хүүхдээр ингээл уншуулаад тэнгүүл хойно миний хийсэн юм уушаад амар магтуулж байгаа шүү гэл дотроо ийм сонин ийм зөрчилдөөнтэй ийм айгүй сонин юмнууд болдог. Тэгээд хариуцлага хүлээж ингээд тэрийгээ ингэж гардаж хийгээд буцаа тэр магтаалыг ингээ авах. Тэгэхээр тэндээсээ гоё өөртөө ихтэй байдлыг ингээ мэдрэх гэдэг ийм процессуудаар миний хол би амар зовдөг байсан юм а яагаад ч юм. Тэгээд одоо л ер нь бол ингээд гайгүй болж байна доо. Тэгээд одоо ингээд бүр хүчээр өөртөө ингээд бүр суулгаж байгаа штэ. Чи ингээ амар гоё өстэй ихээр тий гэх тийм миний үстэй ачгүй гэж хэлэх хүртэл ингээд мөнгө зориг гаргаж хэлдэг. Тэгэхээр ингээд вау. Амар их төгжийн дотор ингээд хүмүүсийг хүүхдийг оруулчихад одоо яг энд чинь ингээд 3 хүүхдэл сууж штэ яг үнэндээ тий бид 3 ч одоо хүүхд байсан штэ бид 3 ч яг энийг ингээд бүгдийн даван тулсан өнөөдөр ингээд аль аль нь 30-наас гаргах чинь тий 30-наас чүд гарч ийн тэгээд ингээд эргээд харахад бид нар чинь бас нэг тодорхой хэмжээнд reflection self reflection хийж штэ миний яг аль үйлдэл нь намайг өнөөдөр гацаагаад байгаа юм би. Ямар үйлдэл намайг хүлээд байгаа юм би. Ямар үйлдэл намайг зогсоогоод байгаа юм би. Би юун дээр илүү их тэмцээд идэм бэ? Юуг ингэж өөртөө зөвшөөрч чаддаггүй юм бэ гэл ингээд яг үндэ юм рефлекшн хийж штэ бид нэр тий. Яг өнөөдрийн энэ яриач гэсэн ингээд бид гурав зүгээр шууд тэгэл намайг ингэжсэн намайг тэгжсэн намайг ингэж хэлчихсэн гэд. Эний чинь ингээд хэлдэг хүн өнөөдөр Монголд байхгүй штэ. Тэгэхээр чи ингээд өөрөөсөө шууд гаргаад ингээд хэлчихэж чинь гэдэг чинь бас бусад хүмүүс ч гэсэн сонсч ийсэн ингээд мэдж байгаа хүмүүс амар гоё юм одоо юу гэдэг нэг ухаарал ойлгож авах бүр үндэс суурьтай угаас нь ойлгож авах нэг юм бас өгнө гэж найдаад тий өгдөг байхгүй угаасаа өгдөг учраас ингээд бид гурав ярилцаа сууж байгаа байхгүй өөрийнхөө юм яриад зовсон юм яриад тий тэр чинь ингээд ахаад саяны өөртөө итгэл гэдэг чинь өөрөө ингээд амар хэцүү зүйл байгаа байхгүй энийг багаас нь хүүхдтэй өгч чадахгүй багаас нь тий миний охин үнцэнтэй шүү миний охин үнэхээр хайр татам шүү вау манай ингэ охтууд ямар игдүүтэй юм бэ та нар үнэхээр бахархам одоо өнөөдөр гэдэгт чинь манайх ингээ TOEFL шалгалт 76 7 хүүхд өгсөн 76 байсан баха тэр чинь хариу хүрээд ирсэн байгаа байхгүй тэр чинь хамгийн бага нь 7 настай биш ээ 8 9 хүүхдүүд хамгийн бага нь. Дээдл нь 13 4 хүүхдүүд байгаа байхгүй. Тэг чи ингээ TOEFL-ийн шалгалтын 900 ононы 880 авч шít. TOEFL-ийн шалгалтын тэр 6 7 хүүхдүүд чинь 7 8 хүүхдүүд чинь TOEFL-ийн тий шалгалтын бүр ингээ 115 ононоос 107 106 103 зарим нь бүр 115-ыг 115-аар нь авц хүүхдч байна. Тэр чинь тэгээ TOEFL-ийн шалгалтын оноо чи өөрөө олон улсын стандартын 180 хэдэн улс орнд хүлээмжшүүлэгдэх шалгалт тий. Тэгвэл тэр чинь ингээд зүгээр цаасыг харахад 38 нүүр материал аа. Бүр 38 9 нүүр. Бүр амар зузаан ном шиг материал. Тэгээд нөгөө хүмүүс чинь ингээд англи хэл дээр өгч байгаа. Тэгээд listening-ийн тий нэлээд удаан хугацааны сонсох тасгал байгаа. Тэгээд яг Ешийн шалгалт хүртэл баг 38 утас байд юм уу юм битггүй шүү дээ. Есийн шалгалтын 38 утас байх. 7 8 жим 10 10 утас байгаа айгүй тий. Еш ч юм бол нэг 5 6 утас л үүдсэн шүү дээ. Тэр чи одоо хэд дахин юм бэ те бараг ингээд үзэхэр чинь амар өндөр шалгалт ачаалалтай олон улсын төвшний шалгалтыг 8-тай 9-тэй хүүхэд өгөө 115-наас 104 105 те тэгсэн 8 900 том хүүхдүүд нь болохоор 12-оос дээшсний хүүхдүүд 900 онооны шалгалт өгдөг. Тэгээ тэр чинь ингээд 900 онооноос 800 эдмэд 600 700 вау л байгаа байхгүй яг үндэ. Бүр үнэхээр вау.
Гэтэл Монгол эцэг эхчүүдийн юм нь юу юм хэр амар өндөр уул руу мацуулах гэдэг. Хажууд нь довн дээр гараад хажуудлахын хамар дээр гараад тэгээд довн дээр гараад тэгээд уулан дээр гараад тэгээд дээшээ оргил дээр гараад ингээ мацах ёстой шүү дээ хүн чинь ингээд үс шаттай. Гэтэл Монгол эцэг эхчүүд яадаг гэхээр шууд тэр оргил руу мацуулдаг. Тэгээ эн чинь тийшээ матаж чадахгүй шүү дээ хөөх юм тамирт нь яадаг. Ингэх тоолонд нь нөгөө нэг шийтгдэг юмнууд нь давхар явж идэг. Чи чадахгүй шүү дээ. Чи ярьчаагүй шүү дээ. Чи мод. Чи тэрнээс илүү байх хэрэгтэй. Чи ийм байх хэрэгтэй гэд. Бүр зарим бүр цохиод авч идэг. Одоо нөгөө шийтгэлгээ ирсэн чинь шийтгэлгээ сайн шалгалт ирсэн чинь хүмүүх эцэгчүүд одоо хүүхдээ ч юм амар харьцуулаад идэх шин. Тэдний хүүхд 960 авсан байж чи яхаа 930 авд юм аа. Энд чинь одоо нэг төрлийн шийтгэл үү. Яг хүүхдүүд амар их стресстэй л байдаг. Тийш дээ. Стресс жагаад тэр хүүхдэд юм очичл байгаа бол тэр чинь тэгэл сэтгэл зүрхэнд нэг ийм тэг нэг тавгүй юм үлдчихэж чинь л гэсэн үг шүү. Тухайн мэдрэмжтэй холбоотой үлдэц. Тэгээ одоо бид нар ингээд одоо цай угаар шаарна аягныхаа яруулч тунд үлддэг шүү дээ. Тунж үлддэгтэй адилхан тийм нэг шаарууд үлдээд байгаа гэсэн үг баггүй сэтгэлийн гүнд нь. Тэр чинь амар муухай хортой. Тэгэхээр чи ингээд энэ шийтгэл гэдэг чи өөрөө тэр өөртөө итгэлийн бүр ингээд байхгүй болгочихд. Бид нар багш нар те би өөр сая 2 менежертэй ороод бүр ингээд вау гэж аал гарч ирж байгаа байхгүй. Яа тэгэхээр нөгөө 2 менежер хүшээ энэ хүүхд яагаад ингэж юу? Жугн амар сайн хүүхдээсэн шүү дээ. Ганц нэг хүүхд дээр ингээ фокуслаад. Үгүй энэ чи бүр ангидаа бүр ийм байх чи одоо яагаад ингээ доошоо орчих уу гэдэг юмруу бити ороосоо гэж бодоод байгаа юм. Тэр тий. Тэр нөгөө шалгалтын урд өдөр хүүхдүүдтэй амар стресстэй байсан. Мовчл яах юм бэ? Тий амар нэрэлцээ. Тэрнээс болж айгуул нөгөө угаасаа сайн хүүхдүүд байсан. Тэгээд тэр их стрессээсээ болоод эсвэл их сандарснаасаа болоод бас юм жоохон дутуу бөглөсөн байж магадгүй. Амар сандарсан. Тэгээ шалгалтынхаа дүнг авчаад ингээд бити явуулаараа гэд хүүхдүүд. Тий хамгийн ээж хөвчлэнэ ёо гэд өөрөө өөрийгөө нөгөө бахархах сэтгэл мэтгэл өөрөө шалгалт өвчлөө гэдэг сэтгэлээс хамгийн түрүүлээ би чи боддог шүү түүрхэн тий. Тэгэхээр тэд нар чи яаж ийм нэхэр бас л нэг юм хавчигдсан юм дотор сууж байгаа хүүхд байгаа үсттэй тий. Ингээ шалгалтын нэрв мэрв тийм амар өндөр тусна гэдэг чи өөрөө хүүхдэд ягаад гэвэл тэрний үр нөлөөгөөр ээж аав нь ямар нэг юм хилтгэл байгаа байхгүй юу. Ямар нэг юм бас ингээл тий харьцуулдаг ч юм уу загнадаг ч юм уу чи одоо нөгөө нэг юм юуны жишээ бид нар ярьжсэн ш хамаг мөнгө чамд өгөө төлбөр өгч явах чинь чи яасан ийсэн гэд нөгөө хүүхд хүчээр сууж ийн гэд бид өмнөх подкастаар яг тиймтэй адилхан ингээд хүүхдэд ямар нэг юм тэр аягны оролд үлдэж байгаа тэр цайгын уулаа нөгөө хүүхд чадлаараа тий ингээд амар гоё хамтдаа сүтээ цай уулаа гэж бодъё л тоо. Гэтэл яалтчгүй тэр аяг цэв цэвэрхэн үлддэггүй үсттэй оролд нэг юм шаар мар тунаал үлдчихдэг штэ. Тэгээд ихэр чи ингээд эсвэл кофе одоо бид нар амар кофе уудаг. Тэгээ кофе уулаа ихт чинь кофе уугаад дуснаар доотлолт нь ямар нэгэн кофений хар тундс үлддэг штэ. Яг үүнтэй адилхан юм л хүүхдийн сэтгэлд үлдээд байгаа гэсэн үг байхгүй да. Тэгээ энэ нь хизээ харж ирж ийн ихээрээ бид нар шиг болсны дараа. Нас бит хүрсний дараа. Нөгөө Жэни өөрийнхөө хийсэн презентацийг багшийнхаа өмнө би ингэж бодож хийсэн тэгэж хийсэн гэлцдэг. Тэгээ задгаа илтгэлээ тавиад амар өндөр магтаалыг чи авах хэрэгтэй байтал өөр хүнийг өмнөөсөө түлхчихдэг. Гэтэл одоо бүрклийн шиг те ингээд өөртөө итгэлээ нэмэх гэж би өстө үнэхээр тэмдэглэсэн. Эхний нэг 3-4 жил нэстэ надад амар хэцүү байсан. Би бүр яах учраа болохгүйсэн ингээд тэр чинь эн чинь хизээ гарч ирж байгаа нас бит хүрсний дараа гарч ирээд байгаа байхгүй амар хордоо. Тэгээ хэрвээ Жэни тэр үед ингээ өөртөө итгэлтэй тэрсэн дэшээ тайл ингээл явдаг байсан бол бүр шал өөр карьер, шал өөр амьдрал, шал өөр юм ингээ явж байгаа байхгүй. Тэр чинь ингээ бид нар хүүхдээ өөрсдөө ингээ нэг юм хайрцагт чихээд идэг. Тэгээ магадгүй мөнгөтэй боломжтой ээж аавын хүүхдүүд бол нэг алтай хайрцаг чихэгдэж байгаа ах. Нэг жоохон боломж багтай айл хүүхдүүд бол нэг тий картон хайрцаг руу чихэгдэж байгаа ах ч гэдэм юм ингээд өөр өөрийнхөө хэмжээнд нэг юм хайрцаг руу оруулаад идэг. Тэгээд энэ дараа нь ингээ хүүхдэд амар хортой болж гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ энэ дээр 3 дахь зүйл нь тий бид нар ингээд эхнээс ингээд ярьж штэ. Тэгэхээр шийтгсэн хүүхэд нэгдүгээр өөрийгөө зодоод идэг насанд хүрснийхаа дараа. Тэрийг нэгдүгээр бие зоддог. Тэр тарих руугаа зохиод авдаг. Хоёрдугаар гэх юм бол өөрийгөө доромжлоод идэг. Өөрийгөө шийтгээд ингээд муха үгээр хилээд идэг. Тэ ийм зүйлсэд гуравдугаар гэх юм бол маш өөртөө итгэлгүй болсон байж идэг. Тэрийг ингээд босгож авахгүй амар. Дөрөвдүгээр гэх юм бол маш өндөр ачаа үрдэг. Ачаа үрээд идэг. Нэг юм таск ингээд нэг юм хүчингүүт ингээд тэрийг ингээд хийхэд бол ингээд цаашгаа амар хол энийг чинь би яагаад хийх ёстой энийг яаж хийвэл амар гоё болох вэ гэл ингээд заа шинжлэх ухааны үндэстэй тэгвэл юу оруулах вэ гэл ваа бүр ингээд явж өгдөг тэгээл ингээд эцэст нь ингээд хийсэн юм гарахаар тэр нь ч дутуу юм шиг энэ нь ч дутуу юм шиг яагаад ч юм ингээд нэг юм орооцолтоод байдаг голсон мэдрэмж юу ороод шүү дээ өөрийгөө голсон мэдрэмж үү тий энд өнгөн ч тэнийг юм шиг энэ дээр нэг үгний сонголт нь ч тэнийг юм шиг за тэгвэл энийг гоё болгоё гэл бол за тэгэл нэг үг хайханд бол ингээд янз янзын ингээд
ингээл хайгаал. За тэгвэл энэ нэг бичлэгийг ингээ хийчихэнгүүл энэ өнцгөөс нариулт энийг өөр ямар олон өнцгүүд байна ч юм. Бүр ингээд бүр зууралтаа бүр явж өгдөг бүр төрдөг байшин руу орсон юм шиг. Тэгээ бүр тэрэндээ бүр өөрөө ингээ гарнаас ингээ юм гарахгүй байгаад өөрөө бүр стресстэй тэгээ хайчдаг. Йоо тэр үнэн төвхтөө мэдрэмж шүү бас. Тэгэхээр ингээд юмыг ингээд төгс болгох гээд байдаг. Гэтэл тэр төгс юм уу хийж чаддгүй. Тэрэндээ өөрөө амар шантардаг. Тэгээ өөрийгөө амар шийтгээд би өстой юу ч хийж чаддгүй байх юм ба. Ямар хэцүү юм бэ ёо. Зэгдэг нэрээ юм мэдрэмжүүд зөндөө авдаг. Далаад тийм мэдрэмж байдаг. Гайгүй шүү дээ. Надад ч нэг төгс төгөлдрийн синдром харцсан гоо гайгүй шүү. Би ч яг одоо нөгөө рил бас нэг амар хурдан л хийгээд байгаа. Энэ бас нэг зовлонгуул хийгээд байгаа шүү. Тэгэхээр эн чинь нөгөө үлдсэн хүн болгонд нэг өөр шүү. Одоо бид нар кофе ууж илээхэд бид гурвын аяганд те одоо ингээд 3 аяг кофе хийчлээ. Тэгээд бид гурав цав цаг аяганд кофе ууж илэхэд миний аяганд үлдчихэж байгаа тэр нэг кофений тунц үлдцтэй нэг өөр өнгөтэй үлдэн шүү. Женигийнх бас нөгөө яаж ууж яаж аягаа барьж байгаа шалтгаалаад нэг өөр үлдэн шүү. Тэ Бруклиних бас тэгж үлдэн шүү. Яг тэнтэй адилхан ингээд нөгөө хүүхдэд нөгөө өгж байгаа мэдрэмж нь өгж байгаа одоо тэр нэг зүйл одоо шийтгэлээс үлдсэн тий тэр нэг мэдрэмж нь үлдсэн өөр байгаад идэг байхгүй. Тэгэхээр одоо жоохон юм хард шийтгдэг хүүхдүүдэд арай хүнд төрлийн юмнууд яадаг ч юм уу. Эсвэл нэг зөөлнөр иддэг. Зөөлнөр мэрдэг. Тэр мэрдэг юм нь юу юм гэхээр чи илүү сайн байх хэвээр илүү гоё хэвээр тэрний хүүхдээс илүү эннийхээс илүү чи ингэж яахт ингээд тэгээ хүүхдэд ингээд зүгээр одоо надад байдаг амар том жишээ юу байсан гэхээр одоо баг одооноос 3 жилийн өмнө би өөрөө тэрийг ойлгосон. Хүүхдээ зодддаггүй, загнадаггүй. Тэгсэн хэрнээ миний өгдөг шийтгэл байсан харц. Хийхдээ ингээд дуугаа авраачдаг. Тэгээ харцаараа ингээд дугуй болоод ингээд юу ачдаг, орхичдаг ингээд. Тэгэхээр нөгөө хүүхд чинь бүндгнөөл. Яг манай гэр ингээд нэг орой орсч дэлбэрсэн байсан байхгүй юу. Амар ядарсан ажилласаа орсон чинь. Тэгмүүд манай хүүхд чинь бас нэг ойр зур юм надад цэвэрлчих насны хүрсэн бүр 5 6 дугаар анги руу орсон ч байсан баг 5 дугаар анги руу. Тэг чи ойр зур юм хийчих насан шүү дээ. Тэгсэн чи бүр дэлбэрсэн. Тэнгүүд би чи ингээд орч ирэнгүүтээ хүйе та хоёр чи гэр мэрч юу вэ гингүүтээ чив чимэг болцоо гутлаа тайлал хувцаа тайлал гараа угаагаал хоолоо игээл гэр мэрээ цэвэрлээ юу ч дуурахгүй гэж чимэг болчдөг ч юм уу тий. Тэгэхээр чи нөгөө хоёр хүүхд шууд олон өсөрч нөгөө компьютерийн араас босч ирсэн ээ. Ой ээжинкүү ээж тэхүү ээж ингээ маха ингээ гаргаагүй та яах вэ гэд ингээд бүндгнөд эхэлж байгаа байхгүй. Тэр чи миний шийтгэл юу байсан гэхээр ингээд дуугүй байснараа хүүхдийг ингэж тамалдаг байсан байхгүй. Хүүхдийг өөрөө өөрийг нь шийтгэх хэмжээнд хүргэдэг. Өөрөө өөрийг ингээд нөгөө одоо өөрийгөө зодох хэмжээнд хүргэдэг тийм муухай шийтгэл байсан байхгүй. Тэгээд дээрэс нь харцаараа ингэж хөдлөгдөг. Юу ч дуурдгүй хэрнээ ингээ муухай харчдаг ч юм уу. Нэг ийм нөхөө юмнаас болоод нөгөө хүүхд чи ингээд имээх мэдрэмж өөрийгөө дотроос идэх мэдрэмжүүд рүү ороод эхэлдэг юм муухай юм байгаад байдаг гэсэн. Тэгэхээр чи ингээ шийтгэл гэдэг чи өөрөө шууд би цохиод автдгүй маа. Би зодтдгүй маа. Би муухай үгээр доромжилдгүй маа. Тэ гэж ингэж ээж аавд бодож байгаа бол үгүй. Ингээд дуугүй чимээгүйгээр ингэж иддэг. Наадах ч надад ч хоол юм л манай аав ирээд гэр мөрөө цэвэрлэхээр яадаг байсан удагтай ингээл мэдчихдэг болохоор ингээд чимээгүй байна гэдг нь бас жоохон юу юм бэ хэцүү юм байна. Тэгээд тийм Аз энэ чимээгүй байх бол бүр амар том тийм бүр таамаглал яац юм бол ийц юм бол гэл юу яддаг ч та намайг анх багшуулаад яж хахад тэгж орилж чарлахгүйгээр хүүхдийг зодохгүйгээр тэгж харцаараа хөдлөгдөг багш хамгийн сайн багш гэдэг байсан шүү. Тэрийг би тэгтээ амар сайн багш юм байна гэж боддог байсан шүү. Би хувьдаа нөгөө манай багш чинь жоо эсэргээр шнэсэн учраас юм хэлэхгүй тэгтээ харцаараа ингэж хөдлөгдөг. No. Тэгэхээр тэр бас хүүхдийг амар стресстэй үлдэн байна гэж үзсэн. Нөгөө амар зоогоод идэг. Яг яах хүүхдээс одоо юу хүсээд яах гээд байгаагаа хэлэхгүй тэгсэн мөртлэн харцаараа гэж боддог. Тэр хүүхдийг амар стресс түлээ зоогоод улам мэмээгээд амар олон таамаг руу оруулна шүү дээ. Одоо Бруклин хэд өөрийнхөө багш ингэсэн болоо. Жэни бас ахаад өөрийнхөө тэнд 30 хүүхэд тэр ангид сууж ирлэхэд 30-уулаа бараг 120 30 бодол тийцэн сууж байгаа. Багш ингэсэн болоо. Бүгд өөр тий. Өөрийнхөө одоо зарим нь багш ийм учраас би одоо багш руу орж ирэхэд нь томоото суугаагүй учраас гэдэг ч юм уу. Зарим би хувцас өмсөөгүй учраас багш дуурахгүй юм лөө. Нөгөө формо. Зарим нь болохоор би одоо ингээд өчигдөр таалгаараа хийгээгүй эсвэл одоо манай аав ээж хоёр энэ багш руу ингээд эвгүй харьцсан юм. Юу гэдэг чинь тийм бас нэг юм юу ч хэлдэггүй юм дуурдгүй ингээ хүүхдүүд надад амар төвхтэй байдаг шүү дээ.
ойлгосон юм уу ойлгоогүй юм уу эсвэл ингээд нөгөө юун дээр гацсан эсвэл юу тэр өдөр сэтгэл санаа нь муу байгаа юм уу хэлэхгүй байгаар чинь би бүр ингээд бүр би яац юм бол би энэ хүүхдийг яалаач юм уу ингээд айгүй ингээд гоо байна гэж температур хэмжээд идэх болчихсон юм бол тийм тэр хүүхдийг одоо яац юм бол гээд амар гайхаад надад бол баг ингээ орилоод хашгаад ингээ хэлчих юм бол би ойлгож штэ. Тийм за ойлгож тийм Женигийн YouTube кейс нэхэд нэг өөр болж байна. Тэгэхээр зүгээр хамгийн чухал цаана нь ойлгох зүйл юм бэхэр шийтгэл гэдэг чинь өөрөө үгээр үгэн биш хэлбэрээ эсвэл бүр дуугаа урааж тий ингээ чимээгүй болж ингэж ингээд шийтгэлээ гэж ботход тэр чин цаана амар үлдэцтэй юм амар хортой юм тий. Тэгээд энэ 5 дахь юм нэхэр ингээд цөхөөд буцаагаад юм руугаа гүйж орлоо гэдэг. Нөгөө өөрөө өөртөө сайн сайхан зүйлийг хүлээмжшүүлж чаддаггүй. Нэг тэр бол нэлээд тэгдэг шүү дээ тий. Тэгэхээр одоо ингээд шийтгэлийн арга одоо жишээлбэл манай гэж 36-аад төгссөн шүү дээ. Тэгээ ингээд хүүхдүүд одоо ингээд бид нар чих ингээд одоо 30 хүрцгээсэн юм чинь бүгдээр л 30 хүрцгээсэн юм чинь тэгээд янз янзаар даван туулаа. Тэгээ одоо хүртэл тэгэл зарим нь амьдралд нь нөлөөлж байгааг мэдээ, зарим нь мэдхгүй тэгж даван туулаа. Тэгээ зарим нь өөрийгөө гоё гэдгээ мэдрээ, зарим нь бүр гоёоч мэдхгүй явж байгаа ч юм би ингээд ботсон чинь яг нөгөө урд нь би зүгээр өөрийгөө л бодоод идэгсэн байхгүй юу. Надад нөгөө хэрхэн туснаа л бодоод идэгсэнгүй нөгөө би өөрөө багш болсон учраас хүүхдүүдэд ингэж харцсан буруу байсан юм биш үү? Би өстө арай л муухай харцдаг гэж мэдгээд. Тэгээ одоо яа ингээд сайн математикч сувд хоёр ярианаас гарсан чинь бусад хүүхдүүдэд хэрхэн нөлөөж бусад маань бас л ингээд аттай адилхан даван тулсан байх та. Эсвэл нөгөө даван тулж байгаагаа ч мэдхгүй яваад байгаа ч юм болоо гэдэг. Тийм. Тэгээ харьцангуй бас одоо нэг гоё интернет, техникологи, подкаст гэсэн ч амар гоё хөгжсөн учраас хүмүүс ингээд нээлттэй ярилцаад тий. Үшиг надад тийм байсан биш гэж ойлгоод тэгсэн одоо ингээд гоё залуу хэцэгчүүд ч хүүхдүүдээ амар гоё зөвсөхгүй ингээд оролдоод тий. Амар хөөрхөн юмнууд амар харагдаж шүү. Манайх чи ингээд 4-5 настангуудыг аваад одоо бараг сургаснаас хойш хэдэн жилч болчихоо 5 жилч болчлоо. Тэгээ тэр хооронд ингээд харахаар одоо ингээд миний үеийнхэн ч юм уу тий. Хамгийн бага хүүхдээ хөтөлцөн 5 настай хөтөлцөн ингээд гүүгээд ирж байгаа тохиолдолд бол ултчаал зулгаагаа хурдан явал да ингэлдээ хоцорлоо штэ ангируугаа оролдоо гэл хүүхд мөхтэй загнаал ингэж яхаа те ингээд жоохон ээж аваад анхны хүүхд нь гэл ингээд хөтөлцөнгүүгээл сургалтын төв рүү ороод ирж байгаа тохиолдолд ингээд ин хэрэлцэн те миний хүү гимээр аа мó миний хүү тэгмээр аа мó тэгвэл ингэж яагаад орох юм уу гэл ээж нь ингээд хажууд нь суудсан тэгээд тайлбарлаа те өчрийг олгоо тайвшруулах гал манад нөгөө нодлоо өглөө те ингээд коридорт нэг ээж охин хоёр байнга сууж идэгсэн штэ нөгөө охин нь зарим өглөө ингээд дургу орох дургу болохоор нөгөө ээж ингээд тайлбарлаа хажууд нь айсыг хараал ингэ хүлээгээс сууж идэх амар хөөрхөн. Тэр чи одоо ингээд ээж аваад бас ингээд зүг чигээ бас амар хөөрхөн болоод байна тий. Тэр чи ингээд нэг юм өөртөө сайн сайхан зүйлийг хүлээмжшүүлж чаддгүй гэхээр одоо нөгөө талаасаа ингээд өөрийгөө нэг гоё хувцлаад гоё алхах. Тим юмыг одоо өөртөө шүшүрдгүү гэдэг ч юм уу тий. Тий ингээд сэгсэлгээ ачдаг ч юм уу үсмэсээ ингээд хааш яаш ингээд боол сэгсэлгээ ачдаг ч эсвэл ингээд хувц хонороо хүртэл ингээд нэг сэгцтэй хүмүүс. Одоо би ол жишээлбэл яг тэр жишээ аахгүй юу? Өөртөө тий хэдий надад мөнгө нь байгаад хэдий надад тэр одоо өөртөө таалагдсан худалдаад авцсан байлаа хэдний их өмсөхгүй дийдэг. Би угаасаа энгийн хүн би угаасаа тийм юм гингүү тий. Тэс ингээл нөгөө яг тэрийг өмсөхгүй ингээл гараа авчдаг. Өөрийгөө ингээд тордож чаддаггүй тий. Өөртөө сайхан зүйлийг шүшэрч чаддаггүй хэр би бүр массажинд ч орч чаддаггүй заяа. Одоо надад мөнгө нь байгаа. Тий массажинд ороод ингээд нэг хөвтөх тий 50,000 100,000 төгрөг байгаа. Сард бол би тэрийг цалингаараа хангалттай байж. Гэхдээ тэрийг өөртөө шүшэрдэггүй. Нэг сард одоо юу гэдэг массажинд ороод нэг гоё спад ороод ачаалаа тайлаа те ингээд нэг хөвтнө гэдэг нь надаа тэр чинь ингээд амар сонир мэдрэмж авах. Гэтэл тэр чинь сайн сайхан зүйл би өөрөө биеийг амраах зүйл. Тэгэхээр одоо ингээд зарим тохиолдолд яадаг ингээд гоё манайхан дотор байдаг шүү дээ. Үсний спад ороод гэл амар гоё зурагтай яг манай нарка. Тэгэхээр чинь тэрийг нь би одоо л хийж үзээгүй явж идэг ч юм уу. Ингээд тийм. Тэгээд дээрээс нь зарим тохиолдолд амар гоё үнэтэй нэг идэл хэрэгсэл энэ төр өөртөө худалдаж авч хэрэглэж идэлж чаддаггүй. Тэрийг ерөөсөө ингэ өөртөө шүшэрч чадхаа болчдөг. Авах ирэхгүй юм шиг санагдаад байдаг юм шиг. Уусаа нэг юм өөртөө итгэхгүй өөрийгөө гоё идэгд тэ итгэхгүй байгаа хүн чи яаж өөртөө юм гоё юм зүйл наах юм бэ? Бас наач мөн л юм байна. Би чи ингээл би хэрвээ ингээ өөртөө амар итгэлтэй би айгуу гоё юм битээ гоё миний үс гоё гэл ихсэн манд би бүр үсмээс янз янзаар анслаа ингээл улан гоё болол ингээл явна шүү дээ. Тэгэхээр ингээд нэг сэгсэжгүй байх юмсан. За хүнд нэг юм гэл нэг өөрийгөө нөгөө дандаа голсоор байгаад тэр голсон хүнийг би тордож чаддаггүй байхгүй юу. Тэр чинь нөгөө сэгсэжгүй байх юмсан.
гэдэг нь Жэни сая ингээд дахиад бүр тавтаа хэлчихлээ шүү дээ. Тэн дээр нэг анхаараас орж ирсэн бэ гэдэг чинь нөгөө өмнөх юмар ярьчлаа шүү дээ. Багшаас орж ирсэн. Тэнгүүдээ тэр нэг олон хүүхдийн өмнө гаргаад ичээгээд миний буржилгаад амар тий өөрийнхөө насан тохируулаа буржилгаад амар хөөрхөн цаас маасаар шүнжэнгөө ороогоод ингээд хонсон үсийг маань маргааш сэгсэс гэж чартлал нь боогоол ингээд явуулаад Жэни тэр үедээ ангийнхаа хүүхдүүдээс ичээл буруу юм хийсэн гэж гимээ мэдрэмж багшийн хажууд аваал тий. Тэгэхээр өнөөдөр тэр нөгөө тунд цолоод үлдсэн. Тэнгүүдээ нэг арайч нэг сэгсэжгүй юмсан гэлээ явж байсан. Тийм тэгээд тэр юу яд юм гэж бодлоо штэ. Сая нөгөө Батмаагч та хоёрын жишээн дээр сонсоод ч багш нар бас тэгээд байдаг шүү дээ. Одоо өсвөр насны охтууд, хүүгүүд чи яг ингээд 13 14 тө банд нар ч айгу хийм хийлгээд байдаг шүү дээ. Үсэнд охтууд ингээд нүүр мөр утгаар маягтай юм нүрийг буддаг гэл. Тэрнээс бас нөгөө заах нөгөө тэр хүүхдэд тусах байгаа гэсэн бусад хүүхдүүд нь нүрээ будаад ингэх юм бол ингэдэм байна да. Багшд ингэж таалагддаг юм байна. Эсвэл муухай харагддаг юм байна. Хүүхдүүд ч одоо ингээл охтууд агиох нүр мөрөө будаж эхлээл, сонирхож эхлээл, ус мөсөө ороод эхлээл их янз болдог штэ. Ялангуяа нөгөө томорч эхлээл. Тэрийг нөгөө нэг өөрчлөлт шинжилэлт хүүхдээс том хүн рүү болох гэж юм гэдгийг ойлгохгүйгээр маягсан юм. Ингээд би 10 жилдээ бол амирх тийм юм сонсдог ус. Банд нар мэрч гисэн ингээд шин пүүз өмсөд ирэхээр багш нар тэгэл амир юунда наатгаа гайхуулаад байгаа юм байна. Гэхдээ нөгөө дараачийн хүүхд нөгөө шинэ юм өмсөж ирэхээсээ жоохон санаа зовдөг ч юм уу. Эсвэл нөгөө хумсаа ингээд хөөрхөн ингээд янзалсан байвал айлгүйтсэн юм дандаа хумсаа буддаг, ста дандаа хумс нүрээ буддаг гэл. Уг нь бол тэр чинь ингээд сонирхол байгаа шүү дээ. Бусад бүх охтууд сонирхож байгаа шүү дээ. Тий. Яг нөгөө шин юм гэдэг дээр мөн сайхан над дээр бас нэг хүн орж ирээд яриа сууж яг тэгдээс ингээд шин юм худалдаж авчаад ингээд өмсөж очиж чаддаггүй. Өмнөх оройн ингээд өмсөж баг унтаад өмнөх оройн баг. Би одоо нэг юм шин хувц авсан байгаа байхгүй юу? Би нөгөө нэг манай нэгтлэн тэгээ манай нөгөө ик нараа багш бид гур ингээд дэлгүүр яваад ингээд шин урт юпг ингээд шин юмнууд авчаад тэгээ нөгөө ажил одоо нөгөө бид нар ч амарч байгаад ажил ороод ирсэн шүү дээ. Тэнгэрээ шин юм аажхан байж байгаа юм шиг солиотой. Гэ би одоо тэгээ хадгалсан байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр чи нөгөө шин юмаа өөртөө зөвшөөрч чаддаггүй. Чи шин юм чи өөртөө чинь сайхан зүйл шүү дээ. Гэтэл энийг яадаг гэхээр өмнөх оройн өмсөж унтаад хэр болгоод тэгээ үрчлээс болгочоо тэгээ маргааш нь хичээлдээ өмсдөг гэсэн. Эсвэл амралтын өдрүүдээрээ ингээд бүр тоглож молоод нөгөө шин юмаа өмсөд ингээ хэр мэр болгоо тоос мос болгосныхаа дараа ангираа өмсөж очдөг гэсэн. Ингээд өөртөө тэрийг зөвшөөрч чаддаггүй юм өсч байгаа байхгүй. Тэр чинь ингээд бас тий ингээд асуудал байгаа үстэй тий. Би бол 10 жил байхдаа багш нар сайгүй тийм сонсдог гэсэн. Яг нөгөө манай бусад ангийн охтууд юм уу манай ангийн охтуудыг бол маяглчаад энэ дандаа нүрэ буддаг гэл. Хүүхдүүд ингээ охтууд амар хөрхөн ингээ сонирхоод үсээ задаад авчихна. Боогооч наатгаа. Гэл тэгэхээр одоо ингээ үсээ жоох задгаад тавьчихна. Тэн дээр ингээд энэ нь одоо чамд ажиллаад байна тий. Ажиллаад байдаг шүү. Ингээд яг нөгөө боохоор яг л нөгөө сгссэн ч юм уу эсвэл нөгөө боохоор ингээд уг нь бол тэр чинь аятайхан боосноос задаад ирсэн л аятайхан дүг нь харагдсан шүү. Тэгэхээр боочхоор нэг л аюулгүй юм шиг хүн аюулгүй тий загнуулахгүй юм шиг тэмэрч төлдөг байна. Ингээд дандаа юм нэг хамгаалалтын горим руу орчод байна шүү дээ тий. Ингээд дандаа өөрийгөө хязгаарлаад нөгөө жижигхэн хайрцаг руугаа явж чихэд шитгэл авахгүй тулд тэгээд аюулгүй горим руу нэр зоригтой юм хийхгүй шүү дээ. Хэрвээ ингээд миний би боломжтой ингээд янз өөртөө зөвшөөрч чадахгүй гэдэг чинь амар хэцүү зүйл байгаа. За одоо ингээд өөртөө гоё юм. Одоо жишээлбэл улаан өнгийн хувцас өмсч чаддаг хүмүүс амар цөөхөн мэдэн шүү дээ. Миний хувцснууд бүр тэр чигээр хаар хөхс харал эсвэл ганц нэг цагаан им л байсан. Тэгэхээр чи би ингээд сүүл руугаа нөгөө нэг одоо сүүлийн 3 жилдээ өөрийнхөө зүгчийг олоод ойлгоод ухаарад ингээд хүшээ би чи шийтгэл донтцсон хүүхдээсэн биз дээ. Би чи дандаа шийтгүүлдэг загнуулдаг ийм өссснөөсөө болоод өнөөдөр өөрийгөө шийтгээд байгаа юм шүү. Өөрийгөө зовоогоод байгаа юм шүү. Өөрийгөө ингээд байгаа юм шүү гэдгийг ингээд ойлгоод эхэлсэн чинь би одоо яаж ийм ихэр амар гоё юм одоо цагаан хувцас өмсдөг ч өвөө те ингээд улаан юм өмсдөг ч улаан өнгийн хувцас өмсдөг юм зоригтой гоё улаан өнгийн хувцас өмсөх гэдэг нь хүнд бүр ингээд ямар юм бэ гэдэг юм руу оруулаад байдаг байхгүй юу. Тэгэхээр чи ингээд өмс хайгаад байдаг шүү дээ. Тий, жоохон улаан өнгөс. Заах нөгөө яг час улаан юм бол өмсч чаддаг. Нөгөө улаан өнгө жоохон бууруулж өмсөд байдаг. Нэг жоохон улаан хөрөн мөрөн ч юм уу. Бас яг улаан руу дайрч чаддаг. Яг орсон. Тэгэхээр эн чинь нөгөө нэг бас ингээд цаана нь үлдсэн биднэрт яваад байгаа л гэсэн үг байхгүй юу. Цагтаа тулахад улаан өнгийн юм өмсөд ирэхэд хин ч хамааг өнөөдөр шийтгэх вэ те. Хин ч хамааг ингээл яасан муухай юм бэ, ямар тоод юм бэ, ямар яасан хийсэн нүүд өвтгсөн өнгөө нөө ийм өнөөдөр баг хэлэх хүн байхгүй шүү дээ. Вау, ямар гоё харагдаж байна. Үу ингэж өмсөөч л гэж хэлнэ шүү дээ. Ингээд нөгөө өөртөө анхаарал татах өөр нөгөө ингээд ялгарч чаддгүй юм байна л да. Ягаад гэвэл ингээд өөрөө ингээд ялгараад ингээд хүмүүст анхаарал татвал янз бүрийн шийтгэл ямар нэг юм хэл шүүмжлэл ирэх байхаа гэдгээс юу бол айдаг. Тэгэхээр яг зөв. Тэгэхээр ингээд тархин дандаа хамгаалтын горимд ажилладаг гэсэн үг тархин.
Тэгэхээр ерөөсөө шийтгүүлэхгүй юмнуудыг хийдэггүй, загнуулах юмнуудыг хийдэггүй, өөрөө ингээл дандаа өөрийгөө энийг буруу олчвол яана гэдэг. Ингээл ерөөсөө хүний тарих өөрөө дандаа бүр багасаа тийм нэг хамгаалтын горимд ажиллаа сурцсан байдаг. Хамгаалтын горим гэдэг чинь довтлогоо биш учраас одоо 2 фокус тоглож илээ гэж өчтөр нөгөө хүүтэйгээ фокус үзсэн болохоор 2 хүн ингээ хоорондоо фокус тоглож илэх нэг нь довтолдог хүн байт юм байна. Нэг нь дандаа хамгаалтын горим шилждэг. Тухайн нөгөө тоглолтынхаа нөхцөл байдлаар шалтгаалаад тэгэхээр хамгаалтны горимд шилжиж байгаа хүн чинь яаж л ялагдахгүй байх уу, яаж л өгчихгүй байх уу гэдгийг сонгох юм байна. Яаж л өгчихгүй байх уу, яаж л энэ тэмцээнийг ялагдахгүй байх уу гэдгээ сонгоод дандаа юм хамгаалтын байрлал авдаг. Гэтэл довтолж байгаа хүн гэдэг чинь өөрөө ялах магадлал хамгийн өндөр. Нөгөө хамгаалж байгаа хүн яаж иж алсан эмхийг нь олоод нэг цохингууд нөгөөх нь унчт юм байна. Фокус дээр. Тэгэл нөгөөх нь ялчдаг. Тэгэхээр чин шийтгэлд ингээд ёссог хөгч ингээд тархин бүх цаг мөчид нөгөө тархины гол байдаг амигдала гэдэг одоо Женев дээр амар их подкастн дээр нодлоо юу лээ вебинар дээр амар их ярьжсэн. Амигдала гэдэг нэг аюулыг мэдрээд ингээд буцаад ингээд ажилтдаг юм тархин дотор нэг юм систем байдаг. Тэр нь байн өдөр шөнөгүй ажилтсан байгаа байхгүй. Тэгэхээр чин дандаа тэр хамгаалтын горим шилждэг. Тэр хамгаалтын горимд байнга байдаг хүн чинь өөрөө нөгөө амжилтыг гаргадаггүй. Өсөлт байдаггүй. Өөртөө сайн сайхныг зөвшөөрдөггүй. Өөртөө итгэх амар суул. Тэгэл яаж л нэг загнуулчихгүй байх вэ? Яаж л шөмжлүүлчихгүй байх вэ? Яаж л зодуулчихгүй байх вэ? Яаж л хүнээр нэг муухай хэлүүлчихгүй байх вэ гэдэг юм дээр ингээд дандаа хамгаалт ажилтдаг. Тэгээд ийм нэг шинэ бизнес хийх гэж байгаа, шинэ юм эхлүүлэх гэж байгаа, шинэ үүрэг даалгавар авсан байгаа тохиолдолд тэрийгээ юу гэж хүлээж авдаг вэ? Дандаа эрсдлийн тооцож идэг. Мууг нь олж хардаг дандаа. Тийм, төрүүлж мууг нь олж хардаг. Тийм байна. Тэгээл нөгөөдгөө сайжруулах гал төгс юм хийх гээл загнуулахгүй юм хийх гээл шийтгэлгүй юм хийх гээл ноцолтоол гээл хамаг идсээ хамаг хугацаа барайчих жоохгүй. Тэгэхээр яг нөгөө буруу эндээс ингээд бид гурийн ярианаас ингээ харахаар буруу зүйлийг хүлээн зөвшөөр гэсэн юм биш л те. Шийтгэл гэдэг зүйл байхгүй гэдэг чинь зүгээр ингээ магтаад уушуулаад бити ингээ буруу юм ихтэн бити те шүмжлэрээ гэсэн үг биш. Ер нь буруу зүйл хийсэн бол ярилцаж ойлголцооч те. Энэ зөв юм, энэ буруу юм гэдэг нь анханаас нь хүүхдүүдтэйгээ ярилц. Буруу зүйл хийсэн бол тэрэнд тохирох хариуцлагын хүлээг гэсэн болохоос ш тэр хүүхдийг шүмжлээд гадаад байдлаар нь те. Эсвэл нөгөө нэг хийсэн үйлдэлт нь ингээд хариуцлага өрүүлж ингээд хил амар дарамжлал бүр ингээд сэтгэл зүүн хохирол өдүүлэхээс гадна ингээд бие махбод халддаг ийм үйлдэл бити хийгээч. Энэ нөгөө нэг ингэдэг байсан шүү дээ Жэни проклеер санаж нөгөө би ингээд нөгөө багш нарыгаа ингээд дандаа тайвшруулах ажлууд хийдэг шүү дээ. Үгүй шүү дээ наач зүгээр шүү. Үгүй энэ багшийн ажил гэдэг чинь өөрөө ерөөсөө те хүний амь настай холбоотой зүйл биш. Энд чинь гинт хэрэг хийж байгаа зүйл бүр биш. Энэ хүүхэд өнөөдөр алдаа хийж болно. Энэ хүүхэд тийм ингээд чамайг заагаад бараг 5 заацсан байхад сураагүй ч байж болно. Асуудалгүй. Гэхдээ энэ хүүхдэдтэй нэг үр соёлцмоо сурч л байгаа. Та нар ингээд нөгөө амар ингээд сандардаг ялаа ингээд ёо энэ сураагүй нөгөө сар болгоны нэг үнэлгээ авахаар тийш дээ. Нэг гим хийцэн юм шиг тэр хүүхд сураагүй болохоор би тэр хүүхд сураагүй хүүхд юмнаас би загнуулах гэж байгаа юм шиг. Ингээд би ингэж заасан би бүх юм хийсэн. Яана гэл нөгөө хүүхдээс тайлбар тавиал өөрийгөө хамгаалгаал тэгээд одоо Жэнэстэй ингээд нэг 60 хүүхдэд хичээл заадаг байлаа гэж бодоход 58 нь сайн сурцсан. Амар супер сурцсан. Тэгсэн 2 нь ингээд нэг жоохон уншиж чадахгүй, жоохон ингээд нэг юм дэм хэрэгтэй энэ төр байгаад хахад нөгөө 2 дээрээ фокуслаад өөрийгөө нервдүүлээд байдаг тийм. Тэгэхээр нь би юу гэж хэлдэг вэ гэхээр үшээ наа чин гинт хэрэг биш. Наа чин хүн амьтаа холбоотой асуудал ерөөсөө биш. Өнөөдөр энэ хүүхэд өөрөө чадахгүй байлаа гэхэд маргааш нь зүгээр болчт юм, сурчт юм. Нөгөөдөр нь зүгээр сурчт юм аа. Тэгэхээр ингээд бити манайхаа ингээд бүр учиргүй нервтэй, стресстэй бай. Тэгээ би бүр яг тэгж хэлдэг баг. Энд чинь ингээд ял аваад шоронд явах гэж байгаа ч юм уу гинт хэрэг хийх байгаа зүйл энэ боловсролын салбарт ерөөсөө байхгүй. Хамгийн хэцүү зовлон хамгийн муу зовлон нь юу вэ гэхээр нэг сурахгүй хүүхэд, нэг үгэж ээжлээгүй хүүхэд, нэг тэ ингээд нэг цаасан юм чи сурахгүй байгаа нэг хүүхдэл байдаг штеп. Цаана нь өөр тийм амь настай холбоотой юм хэцүү юмнууд байдаггүй штеп гэ би нөгөө тайлбарлаад байдсан штеп. Тэгэхээр чи эн чинь юу яаж яах хэрэг ингээд нэг юм тайвшруулах ажлуудыг байнга багш нарт хийгээд багш нар болохоор өөрсдөө нөгөө 2 хүүхэд дээр фокуслаа. 58 сургацсан хүүхэд дээр фокуслаж би бүр Жэнийг нэг удаа бүр амар загнажсэн. Тэгээ нөгөө юм шийтгэл авахгүй ингээ мэдрэмж чинь амар надад амар юм сонио хайр гаргийн юм шиг. Ингээ хүн би ингээ ажлаа муу хийсэн байхад нөгөө танил бус байгаа. Тийм танил бус байсан. Тэгээ тэрэнд дасгаж амар ингээд нэг нэлээ хэсэг болж байгаад харин ч бүр тэр бүр ингээ сайнаар нуулсан. Тэгвэл би ингээд тэгээд үзье ингээд үзьгээд олон юм дотор ингээ зөндөө олон арга ингээ бодож байгаа байхгүй. Тэрийг ингээд айхгүй хийж үзээ. Тэр хүүхдтэй тэгвэл ингээд ажиллаад үзье гэх ингээд амар тайван стрессгүй ажиллах боломж олгосон байхгүй. Тэрнээс биш ингээд намайг чи энэ 2 хүүхдээ сургасангүй гал ингээд цалин гэж дэдэ өөр хасна гэдэгц бод ёо би бүр нэр ёо яаж цаашаага багш байсан болох байсан бол баг хаяад явсан байхгүй. Юу яжсэн чи сая хичээл амрахаас өмнө
Одоо би ч одоо нийтдээ 80 хүүхдэд ажилтсан юм л тэгж яхад ерөөсөө нэг 80 хүүхдээс нь 2 хүүхэд л нөө суухгүй ерөөсөө суудаг. Тэр хоёртаа зориулж би одоо амралтын өдөр ADHD-г судална гэл. ADHD disorder-ыг судалж тэр хоёрыг оншлно гэл тэгсэн чи Батмаа ихчдэг бусан сууж байгаа юмс сууж байгаа юмс чи тэгэл бусан сууж байхад болно шүү дээ 80 хүүхдээс 2 хүүхэд гэдэг чи зүгээр шүү дээ гэхээр за нэрэл тийм юм дөө тэг юм сөрөг юм судалж өөрийгөө ч хүний хүүхдийг ч тэгж стресстүүлж яадаг би бүр яг тэгсэн юм байна. ADHD судлах гэж өөр амар том зүйл шүү дээ тий. Тийм бүр би энэ хоёрыг судалж яг оншлно. Энэ хоёр бүр яг энэ аль нэг нь байгаа гэд би яг хичээл амрахаас өмнө тэгээд жоо уурлаа стресстэй нэг тантай нэг орж ир уулзаад байсан шүү дээ. Манай тэрстэй миний бүр толгой дээр гарчлаа гэх. Тэгээд исэн чинь тэр чин бол тэг шаардлагагүй угаасаа 80 хүүхдээс 78 хүүхд нугасаа яг сонсоол намайг хангалттай сайн сураа явж хахад тэгж өөрийгөө стрессэл л дээ. Тэр энэ чинь ингээд нөгөө бас өөрийгөө шийдэх гээд байгаа зү тэ. Өөртөө ингээд нөгөө нэг сайн сайхан зүйлийг хүлэвширч чадахгүй нөгөө 80 хүүхдээ чи 78 сурцсан байх ч хоёр дээр нь ингээд өөрийгөө шийдэх гээд байгаа байхгүй юу? Тийм бүр өөрийгөө бүр цаггүй болохгүй. Нөгөө хоёр нэг сурцсан л байгаа юм л тэгээд голон голоод байгаа байхгүй юу? Тийм нөгөө бусад хүүхдүүдээ зэрэгцүүлээд тэгээд гол нь тэр хоёр шиг хөвтөд идэг байхгүй юу? Би суулгах гээд байгаа байхгүй. Ингээ намайг ингээл англиэр юм ярьж өдөр хойно зүгээр та гэртээ авч хөвтөд идэв манай иш чинь. Тэр л ингээд асуухад. Тийм тэгээд асуулт асуухаар ингээ хариултаад байгаа байхгүй. Тэгэхээр би тэгээд тэр хүүхдээс илүү бүтэн хариулт хүсээд байдаг. Магадгүй тэр хүүхдийн сурдаг одоо нэг 10 хүртэл тэр чим эсвэл нөгөө одоо эд нар чинь 3 4 дөрөөр ингээ ид ачаалт амар даалгавар өгд юм л шүү дээ. Орой бол яг даалгаварт нэг 230 минут зориулж идэг гэж. Тэгэхээр нэг сургууль дээрээ дахиад ангийн машин татсан шийтгэл. Тэр хүүхд маань одоо жоохон хөвтмээр байд юм болов гэж би одоо сүлдээд байна шүү дээ. Яг нэг бусад хүүхд нэг амар төвчээртэй суудаг ч гэсэн би тэр хүүхдээс тийм төвчээр шаардаад байдаг. Тэр хүүхд зүгээр л хөвтмээр байдаг ч юм. Гэртээ очихоор магадгүй аав ээж нь хөвтүүлдэггүй ч юм уу. Босоод таалах хийж ингээ багшаараа өөр өнцгөөс харж эхэлж байна шүү дээ тий. Яг үнэндээ ADHD-г судлаад ингээл гэсэн энэ ийм disaster байт юм байна. Энэ анхаарал тутамжлахын төлөвлөгөөний эмгэгч ингээд бүр ийм оошт бүр нөгөө тийж ингээд одоо жишээлбэл зарим хүмүүс одоо манай хүү тэгжсэн заяа ингээд амар хийм эмхийн үзт юм байна YouTube-ээр бичлэгүүд тэгжсэн нэг нүдэн нэг өглөөс ирсэн чинь ингээд нэг эвгүй бол улаагаад ингээд эвгүй болсон чинь ээж ай cancer юм болов. Тэр чинь ингээд бүр тулталтай бүр ингээд тэгэхээр чи яадгүй гэхээр яг тэрийг ингээд судлаач хаашаа явах юм бол чи бүр ADHD. Өстө манай баг 80 хүүхдийн чинь те баг 60 70 баг ADHD биш үү? Бүх ADHD-ийн шинж тэмдэг. Yes, хүн болгоны ADHD-ийн шинж тэмдэг байдаг. Тэнгүүд бүгдийг нэг нөгөө сайн ай cancer болоо гэдэг шиг юм руу оруулах гэдэг байгаа. Харин тийм ээ. Би тэгээд тэр ADHD-г сонссон чинь нэг уншсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд амар стресстэй тэр шинж ADHD disorder-ын шинж одоо хүн болгонд л байдаг юм л нөгөө хүний үгийг сонсох байгаа л тийгүү. Яриаг тасалдаг масалдаг гэл тэр чинь надад ч ихсэн байдаг. Тий байдаг. Тэс уншаад болгон байдаг. Тэгэхээр тэр чи disaster гэдэг зүйлээс нь ингээд судлаад нөгөө хүүхдийн ч хүчрэг болох ингэчгээр бүр илүү ингээ хэцүү. А гэтэл чи өнөөдрийн нөхцөл байдлаас амар хөнгөн шингэр хүлээж авч шít. Өө яг уу ядарсан юм байна. Өө яг уу наа чи ингээд өвтөө үлбэрэ хариулахгүй ч гэсэн холбоо өгүүлчээ сууж идий. Өө яг уу хөвтчихсэн ч гэсэн сурцсан лээ тий. Yes нэг ингээд нөгөө цаашаа гарцаа болох ч юм уу тийм. Тэгэхгүй бол тэр нэг сөрөг юм дээр гацчгаар чин цаашдын хичээлд бүр ингээд түүхтэд эхэлдэг байхгүй. Тийм ээ өөрийн амар стресстэй. Цаанаа би чинь тэгэхээр нөгөө багш өөрийгөө шийтгэхэд идэг гэсэн үг. Одоо жишээлбэл одоо бид нар өөрсдөө ингээ багш болсон хүнээр хүн хийх гэж байгаа хүмүүс ахгүй хамгийн чухал зүйл нь бид нар амар юм ариун нандин үйл хэрэгтэй ажиллаж байгаа хүмүүс. Яг шууд хэлгээд тэгжилсэн чинь сүмийн мишнерүүд бид нар адилхан шүү. Yes энэ энийг зүйл биш. Яг зөв. Ламнар ч юм уу те сүмийн тэр нэг одоо тий пастор ч юм уу тэр нэг шашны соёл сайн сайхан зүйлийг түгээх гэж байгаа хүмүүстэй бид нар угаасаа адилхан зүйл ахгүй юу. Тэгэхээр чи бид нар яг үндэ ингээ багш гэдэг чи ийм гоё ариун нандин гигэн зүйл ирээдүйдээ ажиллаж байгаа бүрийн гэрэлтэй ажиллаж байгаа байхгүй юу. Одоо та нар боддоо ингээд хизээ те ингээ банкны эдийн засгч дээр очиж тааста миний зээлийг амар сайн төлөвлөж авч ирсэн мундаг эдийн засаг шүү гэжсэн. Тийм байхгүй шүү дээ. Харин багшар дээр гүйж ирснээ багшаа та миний амьдралыг аварсан багшаа та одоо өстө намайг өөрчлсөн багшаа гэдэг ингээ баярлдаг ш. Манай аав нөгөө насаараа багш байж байгаад 30 жил багш байж байгаад тэтгэврт гараад тэгээд тэрнийхээ дараа ингээд нөгөө өөд талсан байхгүй гэж чинь амар олон шавнар нэрсэн бүр ингээд 10 хэдэн үеийн төгсөгчүүд бүр гадаад дотоодоос холбоодоод бүр ингээд одоо баг ингээд тоолох юм бол өстө баг 3000 гэж манай нөхөртэй зүгээр барагцаа тоо баг 3000 байх шиг байна гэд тоо гаргаж ирсэн. Яг тэгэхээр нөгөө тэр ангийн 30 хүүхэд, энэ ангийн 20 хүүхэд, энэ ангийн тэдүү хүүхэд гэдэг ингээд нөгөө нэг буйны ажлын мөнгөн дээр амар их юм хүүхдүүдийн нэртэй тийм цаасууд ингээд ирсэн байхгүй юу. Тэгээд тэрийг ингээд вау ямар амар гоё юм бэ вау гэжсэн байхгүй. Тэр чинь бид нар өөрсдөө
ингээд буцаагаад хүүхдийн талархлыг хүлээж авдаг. Буцаад хүүхдийн амьдрал гэрэл гэгээ оруулдаг. Буцаагаад хүүхдийг те ингээд хүнээр хүн хийж байгаа зүйл. Ёстой л сүмийн тэр нэг пастор те соёл шашин хамгийн сайн сайхан зүйлийг хүний амьдралд түгэж байгаа хүмүүс аахгүй. Тэгэхээр чи бид нар яг үнэндээ те нөгөө хүүхдээ чи дизастер судлаа яг судлан нөгөө сурахын тулд гэхдээ тэрийг гүн орох эсвэл ингээд өөрийгөө шийтгэх ийм зүйл байх шүү. Зүгээр энэ нь юу ажиллаад байгаа гэхээр ингээд бидний насны багш нар дээр байж байгаа хамгийн одоо төвөгтэй зүйл нь юу гэхээр өөрсдөө шийтгүүлж өссөн учраас өөрийгөө одоо шийтгээд идэг. Нас нүрсэн хойно шийтгээд идэг. Өөрийгөө цотоод идэг. Өөрийгөө дарамтлаад идэг. Өөрийгөө ингээд хязгаарлаад идэг. Тэгснээ айлын хүүхдэд яг тэр өнцгөөсөө хандах гад идэг. Үсээ богооч. Тгийч. Яа гэх матгүй багтаа тийм сонсцоо. Хомсумсаа ингэж нүрэ битгий ингэ яасан ингэ тий. Ийм багтаа сонсцоо учраас тэр нь гэтэл өнөөдөр яг үндэ Instagram, Facebook, TikTok-оор хамгийн амар алдартай олон дагагчтай хүмүүс чи тэр нүрэ буддаг өгтөөд нь штэ. Тэгэхээр чи цаанаа нэг ийм хортой зүйл байдаг. Тэгэхээр багш нар өөрсдөө ингэ нөгөө нэг зүгөө олмоор байгаа байхгүй. Тийм. Одоо бол ингээд энэ подкастны дараа бол би бол хизээч анги руугаа ороод юм бэ гэж хүүхдээ шийтгэх ч юм уу хэл амаар тийм янз бүр юм бол хизээч гарахгүй. Ягаад гэвэл би нэг өөрөө мэдэрсэн. Дээрээс нь ингээд подкаст хийгээд ингээд тийм подкаст хийгээд ингээд ярилцаад бүр ингээд ухаад ойлгочхороо тэр үйлдэлтэй ингээд ухамсартайгаар хандаж эхэлж байгаа хгүй. Тэгэхээр ингээд энийг одоо бид гурийн ярьж байгаа подкастыг сонсон хүн ч гэсэн ийм байд юм ингээд мэдчих юм бол тэрийг буцаага дахиж дамжуулах тэрийг ингээд тэгээд хийх бас нэг шийтгэл онцсон юу нөгөө нэг цаг нот төхөд яраад шийтгэл онцсон юмны бас нэг юм нь юу байдаг гэхээр нөгөө өөртөө бусдын хайр халамж хүлээж авч чаддаггүй. Одоо бид нар сая нөгөө бүр ихний юун дээр нөгөө манай хоёр одоо ганц бие багшийн хувьд те сингл багш нарын хувьд гэж ярьсантай адилхан хайрыг зөвшөөрч чаддаггүй маа. Хайрыг ерөөсөө хайр гэрхийн зүйл гэж юмж ойлгож байгаа л тэгэл нөгөө нэг буцаад эн чин юу юм гэхээр бүр ингээд цаанаа тарих судлалын шинжилгээ ухаанаас нь би бүр ингээд маш нарийн гүн гүнзгий синапсын холболт юу юм уу хаана нь ямар одоо юм нь ажиллаад ямар юм нь реакцлаад юу болоод байгааг ингээд бүр гүн гүнзгий бүр үнэхээр тайлбарлаж чадна. Хэрвээ та хоёр хүсээ дараагийн подкаст руу ороод ирвэл бүр ингээд тархин дотор нь аль тархин ажиллаад аль амигдалаа нь ажил яг яатсан энэ багтаа яг яатсан гэдэг ингээд би бүр гүн гүнзгий тайлбарлаж чадна. Тэгэхээр энэ нь юу юм гэхээр зүгээр яг өнөөдөр энэ шийтгэлд онцсон хүүхд чи өөрөө одоо шийтгэлийг багасаа авч өссөн хүүхд чи өөрөө нас нүрсэн өнөө өөрийгөө шийтгээд байд юм аа. Өөрийгөө зогсоогоод байд юм аа. Өөрийгөө хайрцаглаад байд юм аа. Өөрийгөө ингээд одоо цовоогт сонголтуудыг дандаа хийдэг. Одоо ингээд юу гэдэг чимдээ гэрлүүгээ те нэг найз нь таарлцснаа. Машинаар төхүүлээд өгье л доо. Байж болно шүү дээ. Орой ингээд ажиллаад харсан ядарсан алхаж чадал. Тэгээ зүгээрээ би сайлхинд алхаж чинь ингээд нөгөө энерги улам шавхах сонголтууд. Гэтэл нөгөө найзынхаа машин дотор суугаал те тгий би гэртээ хөрвүүлж. За баяр та сайхан амраараа байж болно шүү дээ. Тэгж алхах сонголтыг хийдэг ч юм уу. Ундаг дугаар явах сонголтыг хийдэг ч юм уу. Өөрийгөө амраач чаддгүй гэсэн. Ингээд өөрийгөө улам зовоогоод идэх сонголтуудыг хийд. Тэгээ хамгийн амар хортой зүйл нь амьдрал дээр гэр бүлийн хосын харилцаа одоо юу гэдэг тийм юмнууд дээр нөлөөлдөг зүйл нь юу юм гэхээр өөртөө тийм сайн сайхан зүйлийг хүлээж зөвшөөрч чаддаггүй тэгснэ хүний хайрыг хүлээж авч чаддаггүй хайр халамжийг инхрийллийг тийм дотн дулаан мэдрэмжийг чамааг нэгдүгээр тавьсан чамааг халамжилсан чамааг ингээ өөрөөсөө илүү тавин гэсэн мэдрэмжийг хүлээж авч чаддаггүй тэр чинь ингээд яг үнэндээ ингээд амар муухай зүйл байгаа юм тийм ингээд энэ хүүхдүүд бүгдээрээ л насан туршдаа баахан ингээд хэрүүл уралт амар гэр бүл цохоогоод амьдрна гэж бодохоор чинь тийм тэгэхээр эн чинь ингээд амар хортой зүйл ингээд зүгээр энийг ээж аав амар сайн бодох хэрэгтэй зүйл байгаа даа. Тэгэл одоо манайхан ингээд амар токсик байгууллага токсик хамт олон дотор тасаал байгаль гэдэг чинь амар сайн ингээд муулаад идэг амар уйлал байгаад идэв шүү дээ. Тийм, уйлал байгаад идэв шүү. Би бол их уйлж л байдаг гэсэн. Тийм, уйлал байгаад. Нөгөө ямар сонголтгүй байгаа юм шиг. Тэгэл уйлал байгаад. Амар ийм одоо ялангуяа ийм бид нар шууд ярьцдаг шүү дээ. Ийм нэг токсик хамт олон тийм ингээд тэр төрийн зарим нэгэн байгууллагууд ч юм уу тийм ингээд амар муухай токсик удирдлагатай дарамтлагдаг, доромжилдог, шийтгдэг, олонний өмнө гутаадаг. Олон юм нь муухай үгээр хилдэг, эсвэл хитрхи их ачаал өөрүүлдэг, эсвэл өөрийг нь ингээд хөв хүн рүү дайрсан юмнуудыг хилдэг. Нэг иймэрхүү удирдлагуудыг төвчээ суугаад байдаг. Энэ хэвийн зүйл. Нөгөө нэг чи муухай нөгөө нэг чон нохооны тий нэрүүдийг хэвэн гэж үздэгтэй адилхан энэ хэвийн зүйл шиг. Тэгэл тэрэндээ яадаг гэхээр уйлаа суугаад байдаг тэр сонголт нь бүр багасаа сурцсан зүйл нь. Зодулсан хэрнээ уйлаа суугаад байдаг. Загнуулсан хэрнээ уйлаа суугаад яагаад тэр чи гэрээсээ гарч явж хайчих юм. Орцсон тонох юм уу? Хайчих тэр хүч чинь яг үндэ тэр хүчрхийлийг зогсоох гээд ингээд дийлэхгүй шүү дээ бие махбод нь жижигхэн хүүхэд гэдэг чинь хүүхэд таахгүй юу тэр гэрээсээ зодуулсан ч гэсэн амьдрахаас өөр аргагүй шүү дээ тэр гэр дотроо шийтгүүлсэн ч гэсэн амьдрахаас өөр аргагүй шүү яг уйлаал тэн дотор суугаад байдаг шүү дээ хүүхэд
Тэгээ ээж аав нь эргээл ингээд уучлахгүйгээр тайлбарлал ингэвлөө гэд ингэдэгтэй адилхан. Одоо ч гэсэн насанд хүрсэн хойно тийм харилцааг төвчээ суугаад идэг гэсэн үг. Удирдлагаасаа ирж байгааг, хамт олноосоо ирж нэг хамт олны нэг юм гүйрлэгдэг насанд хөгшин ахмад ажилтан байхад чинь тэрийг төвчээ суугаад идэг. Өөрийг нь зовоод шууд ялгуурлан гадуурхдаг. Та хоёр ижлэхэн achievement-тэй ороод ирлээ гэж бодоход Жэнийг магтаад Бруклинийг доош нь чигсэн байхад тэрийг зөвшөөрөөд идэг. Ингээд одоо юу гэдэг чимдээ ингээд одоо тархин тийм үү тархин эрүүл ухаанаар бодоход эн чинь шудрах биш зүйл мөн гэдгийг өөрөө мэддэг. Тэгээд тэрэндээ хямраад идэг, стресстэй идэг, уйлаад идэг. Тэгсэн хэрнээ тэндээ уйлсан хэрнээ байгаа л идэг. Яагаад? Үүчрхийлэгч орчинд байдаг мөртлөө тэрэндээ ингээд дасаад улам хайрлаа байгаад. Тийм. Тэгэхээр эн чинь зүгээр ингээд нөгөө би болохоор яг энэ болохоор Бруклин нөгөө сэтгэл зүйн өнцгөөс ингээд нөгөө тайлбарлаж ярьж штэ тийм хүчрхийллийн орчин тасдаг, хүчрхийлэгчтэй улам хайртай байдаг, улам халамжлаа, улам салхын арга наалтчдаг. Тийм эн чинь сэтгэл зүйн онцлогч гэсэн яг цаанаа тархин дотор ажиллаж байгаа тэр үндсэн үйлсийн систем байхгүй юу. Тийм. Тэгэхээр энийг ингээд тайлбарлуулъя бүр гүн згээ. Тэгэхээр яг үнэндээ шийтгэл гэдэг чинь өөрөө хүнийг авардаг зүйл ерөөсөө биш. Энэ нь яг юу болох ингээд таяр дүнэлтээ хийгээд дуусчихоо. За тийм. За миний ер нь болол ингээд зөвлөж хэлхийг хүсэж байгаа зүйл гэвэл ерөөсөө шийтгэл гэдэг зүйлийг бити байлгаач. Тэ бүр тэр бие махбодын шийтгэлээс гадна хүүхдэд хэлж байгаа тэр нэг шүүмжлэл гадаад төрөх байдал тий дотоод хувийн хүүхдийн хувийн орон зайд байгаа тэр нандин зүйлийг ингэж дайрч доромжилдаг тэр хайхтар шийтгэлүүд чинь нас биед хүрсэн үед нь хүртэл ингээд агаа явж идэг өөрийнх нь өдөр тутмын амьдралд нь хүртэл нөлөөлж идэг ийм зүйл байдаг шүү гэдгийг ингээд сургууль хүмүүжүүлэгч маань бас эцэгчүүд маань сайн ойлгосоо гэж бодож байна. Тэгээд бас нэг хэлэх зүйл маань юусоо тэгвэл шийтгэл байхгүй мó? Яагаад гэх юм хүүхдүүдээ энийг л байгаад ах юм уу гэдэг зүйл гарч иж магадгүй. Тэгвэл хүүхдүүдтэйгээ юу буруу зөвийг маш сайн ярилцаач. Тэгээ буруу үйлдэл дээр нь тэгвэл буруу үйлдэл дээр нь тохирсон хариуцлагыг оноо гэсэн болохоос биш зохид зодоод хил намаар бити доромжлооч гэдэг зүйлийг хэлэх нь бол хэлхийг хүсэж байна. Миний хувьд болохоор одоо нөгөө багш нөө эцэг хөнө нөгөө хүүхдээ шийтгээд яг одоо бол зүгээр байгаа юм шиг тий. Таны хэлээрээ ингээд шийтгэлийг биелүүлээд байгаа ч гэсэн чи хожим айгу сөрөг өрнөдлөөтөө өөртөө итгэлгүй тий байнгын тайлбар тавьсан. Өөрийгөө дандаа нэг хамгаалсан юм яриад яваад байдаг. Яг ингээд нэг сөрөг өөр дагавар айгу хөөд муу орчинд дас одоо нэг тий муу мухаа үгэнд дасчдаг. Одоо ийм сөрөг нудлаа айгүйх байдаг. Одоо л ингээд тэрнтэй таны хувьд шийтгэл ажиллаад энэ айгүй оновчтой арга барил юм шиг санагдаж байгаа ч гэсэн ирээдүйд тэр мань ингээд бүх бүтэн биеийн учраас тэр бие хүнийг ингээд дотроос нь идчихэдэг зүгээр л ингээд хоосон явж идэг. Харахад л хүндэгтэй дотор нөгөө хоосон өөртөө итгэх итгэл нь бүр нэг газар доор байж идэг. Бусдаас амар айгаад идэг. Би тэгээд Батмашин нөгөө ихэнд хэлжсэн чинь нөгөө чанга чимээс би нөгөө амар их цочомтгоо унтчихдаг ч гэсэн айгүй цочос ирээд идэг. Тэр тэгтээ яг нөгөө тэр хүүхэд насны тэр багшаас олсон уу эсвэл өөр юм нас болсон уу одоо хүртэл айгүй цочос ирээд идэг. Тэгээ ингээ чаг дуу чимээ мэнэс ингээ чанга хүмүүн яж хат бүр зүг ингээл тэр яг нэг тийм юм бол бас байгаад байдаг. Гэр бүлийн орчинд бол аав ээж бол тэгдэг байсан. Одоо нөгөө намайг нэг тийм шийтгэх гэж юм уу эсвэл илдэг үг мөгээр хараад би чи нөгөө айлынгаа зохин гэдэг их давуу хэрэгтэй байсан. Сургуулийн орчинд л очиж алуулаад байдаг байсан ш. Тэр яг ингээд бодоод их олон юм бодож. Тэгээ одоо ингээд багш гэд та нөгөө сая аавынхаа жишээ хэлсэн чинь хадам аавынхаа жишээ хэлэхэд би яг нэг л юм бодоод байла. Одоо олон зуун шавнар нэрээ тэгж ингээд ханд өөр гэж. Тэгэхэд яг Пунсалмагийн очир утгаа нас орсон шүү дээ. Тэг чи тэр хүнд эмгэнэл илэрхийлсэн амар цөөхөн байсан шүү дээ. Хогч шүү бурхан болсон. Болж Монголын одоо нөгөө дорнтын газрын тусыг чи тэр чигтээ идэ вистэмэстэй бүхэл хүн нас орж чадах чи сайхан үгээрээс хэлэхгүй тэгж яхад энд нэг багш те ингээд атлан хоёлоо атлан бурхан болж хахад хэдэн зуун шамдар нь мартвал мартсан шүү дээ. Тэгж яхад бас багш гэдэг мэрэгжил бас их сайхан юм даа гэж байг бодож байна. Вау, за Бруклин дэний хоёрын жишээг сонсоо. Вау гэж штэ тий. Тэгэхээр хүн л яваад байдаг дотор нь хоосон гэдэг ч одоо ямар амар мундаг бүр ганцхан үгээр дүгнэж штэ. Хүн яваад байдаг гэхдээ дотор нь хов хоосон гэдэг чинь ингээд өнөөдрийн бит хэдий ингээд тайлбарлаад хэдэн цаг ярих гэсэн юмыг Бруклин ганцхан өгүүлбэрээр ингээд дүгнээ тавьчих штэ. Энэ нь бүр үнэхээр гайхалтай гэдгийг илэрхийлж байгаа байхгүй амар супер. Тийм. Тэгэхээр багш гэдэг чинь өөрөө гэрлэлээр тоглодог ажил. Гэрэл амар гоё юм гэрлэр тоглодог ажил. Бид нар гинт хэрэгтэнтэй ажиллаагүй. Бид нар амар өвдсөн зовцсон стресстэй хавдар тус загалгаан дурч хүмүүстэй ажиллаагүй.
бид ч хүүхдтэй ажиллаж байгаа зүйл хин чи гэрлээр тоглож байгаа ажил. Тэгэхээр чин яг үндэ энийг гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг харьцаж болохгүй л ахгүй да. Өвчтөнтэй харьцаж байгаа юм шиг те ингээд нөгөө нэг өвчтөнгүүд эмнэлгийн үүдэн дээр очролцоо гэж бодсон шүү дээ. Чи төрүүлээ орчлаа, би төрүүлээ би энийг очир гэ. Тэгээд чи өвдсөн хүн чинь нөгөө эмчтэй амар муухай харьцаал ингээд. Тим юмтай бид нар харьцаа ажиллаагүй байхгүй. Бид нар гэрэлтэй ажиллаж байгаа бүр амар гоё. Тэгэхээр эргээд энэ дээр ингээд багш нар өөрсдөө ингээд нэг гоё уужуу тайван зөөлөн булчингаас суллаж ажиллах хэрэгтэй байхгүй. Гэтэл бид нар ингээд амар шүдээ зочдөг, булчингаа чангалчдаг. Тэгжэл тэр сурахгүй, нэг сурахгүй ингээл нөгөө 80 хүүхдээсээ сурахгүй хаа ч юм уу эсвэл жоохон сул агаад байгаа төвшөндөө хүрэхгүй байгаа хоёр дээрээ төвлөрөөл 78-ын сургацсан. Гэсэн хоёр дээрээ төвлөрөөл нэрвтэл ингээл өөрийгөө ингээд яваад. Тэгэхээр энэ ч зүгээр л нөгөө багш нарын булчинг суллах хүн хэрэгтэй. Ингээд тайвшруулах хүн хэрэгтэй. Хүшээ бид нар чи гэрлэр тоглож байгаа. Түүнээс бид нар шоронгийн хоригдлуудтай ажиллаагүй. Шоронгийн хоригдлуудтай ажиллаагүй. Бид нар хизээч ял хийсэн хүмүүстэй ажиллаагүй. Бид нар хизээч хулгай хийж хүн аалж хүрээ талсан тийм хүмүүстэй ажиллаагүй. Бид нар амар өвчтөн цовцоо одоо өгч чадах жаа эсвэл үр зээлэндээ баригдсан нөгөө банкны ажилтнуудтай шиг тийм юм хийгээгүй. Тэгэхээр чи ингээд багш нар өөрсдөө энэнийхээ нөгөө зүгийг ойлгох амар чухал. Тэгэхээр ингээд бодцохоор чи яг үнэндээ ингээд цагнаа зүйл байсан чи загнах уу? Шийтгэх зөвлөл тэр хүүхд дээр гарсан ч гэсэн шийдэх үү, загнах уу ингээд юмыг бүр ингэж улс хуурнаас нь ойлгож аваад тэгэнгүүтээ ингээд дээрэс нь энийг ингээд дэмжиж өгдөг удирдлага хамт олон байх хэрэгтэй. Энийг ингэж нөгөө менежерүүд нь тайвшруулдаг, энийг ойлгодог байхад багш дахин булчингаа чангалаад ах шаардлагагүй шүү дээ. Ингээд шүдээ зууж гэд ингээд нисээд ах шаардлагагүй шүү дээ, тий. Тэгэхээр чи энэ ийм удирдлага хэрэгтэй, ийм одоо хамт олон хэрэгтэй, энийг дэмждэг. Тий. Тэгэхээр чи ингээд бид нар гэрлэр тоглож байгаа хүмүүс, гэрлэр наадж байгаа хүмүүс, ингээд одоо нийгэмд амар гоё гэрэлт өгж байгаа хүмүүс. Тэгээд тэр чи ингээд энэ гэрэл ингээд өнөөдөр те манай дээр 500 ид өгдөг бүп гэл ингээд би өөр амар жаргаж бодож хүлээж авч ингэж гоё ингээд сэтгэл баясгадаг зүйл нь юу юм гэхээр вау энд чинь бүр ингээд те нэг за боди нэг 5 жил 10 жилийн дараа гэхэд энэ хил усны боловсралтай энэ амар гоё чөлөөтэй бай. Ингэж өөрийгөө илэрхийлж чаддаг ийм хүүхдүүдийг бид нэг 5 жилийн турш бэлтгэжчээ. Тэгэхээр энэ хүүхдүүд чинь дараа нь өөрт нь ямар боломж ирэх вэ? Ямар гайхалтай боломжийг хүлээж авах вэ? Шүүрэх вэ? Тэгээд тэрнийхээ төлөө би бас менежертэй яриасаа ч гэсэн ингээд багийн чигт хоёр ингээд 50% төгөхөд хоёлаа зүгээр ингээд газар дээр хишихгүй амьдрын шүү. Яагаад тэгэхээр нэг одоо байгууллагад ороход л манай шеф сууж гин манай ингээд тэгэл баахан олон хүмүүсийн 20 дөрөгтэй аль тэ манай багшаа би стингсэн шүү тэгсэн шүү. Энийг ярьсаж бүр би ярьцаж энэ юусаа яг болно гэж. Тэгэхээр 20 дөрөгтэй аль тэ манай хүндтэй багш дэшээс уу багшаа та миний амьдралыг өөрчилсөн шүү. Багшаа та одоо үнэхээр энэ хил усыг энэ нэг үнцгийг энэ нэг ямыг ойлгуулж чадсанараа өнөөдөр би ийм боломжинд яцсан биш үү гэх. Энэ тиймээсээ баахан дарга нар баахан хувийн бизнестэй өвстэй тэгж ийшээ орлоо таньдаг хүн тийшээ орлоо таньдаг улаан гэрлэр явж байгаа юм шиг тий. Тэгээд ярьсан ингээл баахан хүмүүс 20 дөрөвтэй аль дэшээс сууж буугаал ерөөлөө айлтай. Багш нарын баяраар одоо эцэг эхчүүд манайх айгүйх феномен ч юм их явуулдаг тий. Танаа тэгдэг штеп бүр ингээ хамаг юм бариагүйгээд ирдэг тий. Минутаа суугаад байдаг шүү дээ. Тэгээд тэднэрээр суу. Эсвэл бүр ингээ нэг энэ жил бүр ингээ хоол мол бэлгэлээ л тий. Тэгээ бид нар хизээч тэрийг дэмжижгүй шүү дээ. Ингээд нөгөө авъя гэж юусоо санал гаргадаггүй. Үй. Арал ирсэн. Шарчганаар дахиад ирсэн. Тэгэхээр үгүй яг үндэ энийг бид нар ингээд байгууллага дотор нэг их байдгүй зүйл шүү дээ. Чи ингээд нодлон ч юм уу, урчнаа ч юм уу тэрний өмнөх жилүүдэд бид нар хизээ бэлэг авч ганц нэг багшаал хүүхдүүд нь те ингээд гэл хөөргөнд их ширхэг цэцэг бооцог үгэл ирж байдаг те. Цаасан цэцэг авдаг шүү дээ. Цаасан цэцэг мэцэг ингээд аваад баярлаа л те. Эсвэл нэг ширхэг шоколад ирсэн багшаа гэл нэг ингээ карбон атгаж ингэсэн нэг юм чихрээ. Тий, тэгсэн чинь ингээд бид нар энийг чинь ингээд дэмжихгүй аа шүү дээ. Одоо шилбэл ингээд тий. Тэдний хүүхд өгсөн байхад эдний хүүхсөөгөө энэ ийм гоё юм өгсөн хиймэрхүү мөрөөсөө байхгүй шүү дээ. Энийг ингээд авах хэрэгтэй гэдэг майндсет ч байхгүй тий. Тэгж яхад энэ чинь ингээд өөрсдөө чин сэтгэлээсээ ингэж авах. Тэгээ зүгээр хамгийн гоё юм амар олон жаргалтай гэр бүлийн хөрмөн дээр ингээд өрөөгтэй тий. Ерөөлөө айлтай амар олон шавнар ингээд гудамжин таарангуудаа твэрч аваад ваа багшаа гэл твэрч үрээлв. Тий ингээд энэ минь чинь ингээд амар гоё зүйл ахгүй да. Одоо энэ тийм талбай дээр таарахаар хүүхдээ нараад байдаг шүү дээ. Хүүхд нь таньдаг хүүхд юм. Дэлгүр дотор таарахад аа тийчээ гэдэг. Тийчрээ гэсэн хүмүүс байдаг. Тийм тэгэхээр эдгээр чинь ингээд одоохондоо хүүхд учраас ингээд ухамсарлаж мэдгүй байгаа шүү дээ. Гэтэл нас бит хүрснээр бидний насны дээр очиход тий энэ төр чинь ингээд вау миний амьдралд маш том хувь нэмэр оруулсан газар гэрээсэд шүү дээ. Энэ мөрөөдлийн жигүүр шүү дээ. Гэт ингээд хүлээж аваа. Одоо ч гэсэн манахаас ингэ шилжээд кадгсан явцны хөөрхөн охин ирчээд
бид нар байхгүй зуны амралт дээр ирсэн дээ. Тэгсэн сургалтын дүүгээ байраар ороод бүгднгөр ингээд ороод үзэж хараа тойроо тэгээ өө гэж гараа явсан гэл нэг амар хөөрхий яриадсэн шүү дээ. Тэгэхээр чи ингээд тим юмнуудыг бид нар бий болж энд ингээд нэг амар гоё юм ингээд бий болж байгаа. Тэгээд ирсэн бид нар амар гоё гэрэлтэй ажиллаж байгаа. Хар барааны зүйлтэй биш. Тэгэхээр чи амар гоё зүйл. Тэр чи яг үндэ шийдэх гэдэг байна, загнах гад байна, уурлах гад байна гэдэг чи өөрөө ингээд тухайн багшийн тэг ингээд ботгол өстой зүйл болчихж байгаа гэж. Тэгэхээр миний яг юунаас ороод ирэх гэдэг тэгэхээр чи ингээд багшид ийм зүйлийг ойлгуулад өгдөг, яриад өгдөг ийм байхад багш яаж шийдэхгүй байх вэ? Эсвэл одоо нөгөө нэг яаж тэр одоо Жени бол одоо ингээд би ярилцсан гэдгээ хит хит зарлчлаа шин. Би бол ингээд яг үндэ ингээд загнах зүйл байсан гэсэн үггүй би ингээд ярилцсан гэ хит хит. Бүрклийн шал өөрөө ботцсон сууж байгаа шин тий. Яаж энийг хэрэгжүүлэх вэ гэдэг. Тэгэхээр ингээд have to гэдэг юм нь ерөөсө багшийн өөрийнх нь гар дотор байдаг зүйл. Багшийн өөрийнх нь хатхан дотор сууж байдаг. Багшийн өөрийнх нь нөгөө нэг түргэн төслөмжийн эмчнэрийн нөгөө биерх гэдэг юу гэдэг лээ? Toolbox гэдэг. Яг тэр шиг багшийн өөрт нь ингээд зүрхэн дотор нь сэтгэл дотор нь байж байдаг зүйл байхгүй. Зүгээр гүнээс нь ухаж ойлгуулж ингэ тайлбарлах юм ер нь бол одоо байхгүй байна. Тэгэхээр энийг нь бид нар ингэ хийх хэрэгтэй гэж би боддог. Тийм. Тэгэхээр бид гурийн одоо энэ подкастнаас яагаад энийг хийх ёстой юм бэ? Яагаад тэгвэл хүүхдээ шийдэхгүй мэ гэдгийг ойлгоод авчих юм бол багш болон өөр ингэсэн аргатай. Багш хүртэл би бол ярилцна гэж надад алгаа бол яхин хөрхийн инех юм болоо ингээл янз янзын аргаар үүсэх баг. Тэгэхээр энэ би болохоор хүүхдүүд айгүйх магтаад байдаг. Урамшууллын аргаар урамшууллаад тэ нөгөө шийтгэхийн жоох эсрэг яваад. Ялч нь шийтгэчээд одоо ялч нөгөө нэг ганц нэг шийтгэх юм гэрчээ тэрний яар сэтгэл амар өвдөд. Яг нөгөө нэг хуучин дурсамжууд сэтрээд тэрнээс бол сэтгэл амар их тавгуудад идэв учраас яг нөгөө шийтгэлийн арга нэг өнгөрсөн жил мэлний ганц нэг хэрэгжилж л байсан. Тэгээд тэрийг хэрэгэлсний дараа би хулан дэлгүү нэг хэлж яа хэвээр амар хэцүү байна. Энэ ёстой минь надад бол явах арга биш гэдэг. Тэгээд явжсэн. Тэгэхээр ингээд жоох урамшуулаад стикер нааж өгөөд үснэл нөгөө манай 7 дугаар ангийнхаа амар ирэх дуртай нэг хичээл дээр яагаад ингэж ирэхээс багш амархгүй магтаад байдаг. Ямар царайлгүй даа гэхээр тэгвэл ингэж тийм. Тэгэхээр чи ингэж энэ сууж байгаа хоёр багш хоёлоо өөрөөр нэгсэн аргатай байгаа зү тий. Тэгээд Жени бол амар гоё тайлбарлаа. Жени үгүйс амар лаг ингэ тайлбарлаа ярьчдаг тий. Тэгэхээр яг тэрүүгээр ингэж лог гаргалгаа айгуу сайн гаргаж хэлдэг тий. тий. Тэгээд учрын тайлбарлаад өгч гэнэ шүү дээ. Яагаад багш нь ингэж өнөөдөр жоохон disappointed болоод байгаа вэ гэхээр багш нь энийг ингэ тэд удаа заагаад ингэсэн чи ингэ дахин надад хариуцлахгүй хандаад энэ ч гэдэг. Иймэрхүү жишээнүүд Жени дээр зөндөө байдаг байхгүй тий. Өөрөөгөөсөө хийдэг энэ арга ашигладаг. Тэгээ хүүхдүүдэд те ийм тийм гэж жаад ингээ бүр ингээ тайлбарлаа өгчдөг. Энэ арга хэрэгэлдэг. Бүр энэгээр өнгөрөх хэрэгтэй. Тэгж бүрөглийг магтаал нөгөөх нь бүрөглийг тааж тийм бүрөглөөр хамаг хөгтө тайраа суучдээ. Тэгээд амар хошин бас ярьж хөшөө чи чад ямар сони юм бэ гэл нэг яриа мараа дээр өөр болоо дуу хоолоо. Yes. Тэгэхээр чи нөгөө have to яаж хийх вэ? Хэрхэн яаж хийх вэ гэдэг энэ арга нь багшийн өөрийнх нь карманд байдаг зүйл, зүрхэнд байдаг зүйл, сэтгэлд байдаг зүйл. Энийг би Жени чи ярилц. Бүрклийн чи ярилц. Женигийнх ажлаад чи ярилц. Бүрклийн Жени хоёрын ажлаад энэ алуу Изабель чи ярилц. Нөө ингэж хахна гэдэг чи одоо ингээ манай дээр арга нь ажиллахгүй болоод байна шүү дээ. Ялангуяа энэ боловсролын салбарт бүр энэ арга бүр юусаа ажиллахгүй байгаад байна. Тэгэхээр бид нар have to гэдэг юм юусаа ярьж болохгүй. Have to гэдэг нь Монголд байгаа 100 хэдэн мянган багш, 20 хэдэн мянган англи хэлний багш тэд нар өөрсдөө хийх ёстой зүйл. Харин бүр уг үндэснээс нь ингэж бүр ингэж малтж байгаад юмыг тайлбарлаж өгнө гэдэг нь одоо өнөөдрийн энэ боловсролын салбарт байгаа сэхэнтүүдийн энийг ойлгож байгаа хүмүүсийн энийг ингэж хийх гэж байгаа хүмүүсийн зүйл гэж би боддог. Окей. Вау. За бид гурийн өнөөдрийн подкаст үнэхээр юм гүйчтөө. Тэгээд юм ойлгосон, гарц гаргалгаа олсон маш гоё подкаст боллоо. Тэгээд амар гоё урам зоригтой хичээлээ ингээд заах юм гоё юм сэтэл гарч ирлээ. Одоо ингээд хичээлээ заагаад энэ нөгөө ярьж байгаа гоё юмудаа ингээд бүр хиймээр санагдаад байгаа байхгүй юу? Тэр бүр ажилтаа бүр улам дурлаад уурлах шаардлагатай байгаа ч юм уу гэж бодлоо. Тийм тэгээд үзэгчд маань ч гэсэн тийм энэ гоё бид гурийн гоё энергиэс бас хасан бахаа гэж бодож байна. За тэгээд дараачийн гоё подкастуудаараа уулзъя. Хоёр зочинтой баярлаа. Халуун дотн сайхан яриа боллоо. Goodbye. Окей.